За сайн байцгаана уу? Social Talk дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээ өнөөдрийн дугаар бол маш их онцлогтой. Манай өмнө одоо Social Talk-т байгаагүй дугаар болж байна. Учир нь гэх юм бол манай 6 аймгийн цэцэг дарга оролцож байгаа ийм онцлогтой дугаар байна. Тэгээд 6 аймгийнхаа цэцэг даргаыг хараад миний хувьд бол маш их сүрдэж байна. Ингээд өнөөдрийнхөө зочдыг танилцуулъя. Манай Дорногов аймгийн цэцэг дарга Инх төвшин дарга маань хүрэлцэн ирсэн байна. За манай Төв аймгийн цэцэг дарга Бачаргал, Баян Улгийн аймгийн цэцэг дарга Тэлэм хаан, Өвөр хангай аймгийн цэцэг дарга Гамболд, за Орхон аймгийн цэцэг дарга Батлууд, Өмнө Говь аймгийн цэцэг дарга Наранбаатар гэсэн хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Тэгээд хаян замдаа сайн явцгааж ирвөө. Сайн явцгааж. Тэгээ манай өнөөдрийн нэвтрүүлгийн сэдв нутагтаа сайхан амьдрий гэдэг. Ийм сэдвэр бас дарга нартайгаа ярилцъя гэж ингэж бодсон юм аа. Сүүлийн үед яг нь ерөнхийдөө манай залуучууд орон нутагтаа төрсөн нутагтаа байхгүй байна. Одоо юу гэдгийг ихтэй сургуульд ороод сургуулаа төгсөөд энэ Улаанбаатар хоттой үлдэж суурших ийм сонирхол бас илүү байгаад байгаа юм болов гэсэн ийм байдал бол ажиглагдаад байдаг. Манай орон нутгийн хувьд одоо ямар байна гэж за Инх төвшин дараагаас эхлэе. Одоо зүүн талаас. За баярлалаа. Тэгээд бас энэ нэвтрүүлэгт оролцуулж байгаад бас баяртай байна. Тэгээд орон нутгийн бас энэ орон нутгатаа бас сайхан амьдрий гэж яг энэ цаг үе болсон ийм нэвтрүүлгийг бас зохион байгуулж байгаад талархаж байна. Тэгээд за Дорногов аймгийн хувьд бол одоо та бүхэн мэдж байгаа бах. Хамгийн одоо уртлын аймаг. Дорногов аймаг өөрөө их онцлог, хамгийн урт төмөр замтай, хамгийн урт давт замтай ийм аймаг. Одоо байнгын ажиллагаатай одоо замаг үүд гэж одоо олон улсын боомт байж гэн, төр боомт байж гэн. Бүгд нэмт хятад ард улстай бас нэг 600 гаруй километрээр хилэлдэг гэд ийм онцлог аймаг л да. Ер нь залуучдын нийт хүн амынх нь бараг 40 гаруй хувь нь одоо залуучуудаас амьдардаг. Одоо Монгол Улсын засгийн газрын одоо бас томоохон бүтээн байгуулалтууд бас Дорногов аймагтаас амжилттай хэрэгжиж байна. Нефтийн үйлдвэр байж байна. Дээр нь одоо төмөр замын том бүтээн байгуулалт байж байна. Тэгээд энэ төмөр зам дагсан нефтийн үйлдвэрийг дагсан томоохон одоо бас аж үйлдвэрийн зохицлууд одоо үйлдвэрүүд бас баригдаж байна. Тийм учраас одоо залуучуудаа бас орон нутгатаа бас ажиллуулах чиглэлээр орон нутгаас тодорхой ажлуудыг бас зохион байгуулад явж байна. Тухайлбал одоо энэтхэгийн засгийн газрын дэмжлэгтэйгээр бид нар энэ жил нэг 10 хүүхдүүд бас сургаж байна. Ер нь одоо сумандаа сайхан амьдрий, орон нутгатаа сайхан амьдрий гэдэг энэ чиглэлээр одоо сум болгоныг инженерийн шугам шүлжээтэй, дэд үтстэй, цэвэрлэх байгууламжтай ийм болгож байна. Мөн одоо спортын орднуудыг энэ богино хугацаанд бас нэг 8-ыг одоо бас барьж одоо ашиглалтанд орууллаа. Ер нь бол ингээд залуучууд ирэхэд ядаж ихтэй сургууль төгсөөд ирэхэд нэг цэвэр бохор устай, төвлөрсөн одоо халаалттай, бас нийтийн бэнтэн спортын заалттай гэд дээр нь одоо ажиллаж байгаа бас Дорногов аймаг бас уул уурхай ихтэй л дээ. Энэ уул уурхайг айллахаар одоо түүхийгээр нь биш айллахаар одоо боловсруулад, баяжуулаад ингээд залуучдыг ажилдаа орлоготой болох тал дээр бол бид нар нэлээдгүй одоо бас ажлуудыг бас хийж байна. Ер нь бол яг миний харж байгаагаар ажлын байртай шууд холбоотой байдаг байх л та. Тэгэхээр Дорногов аймгийн хувьд бол ажлын байр, энэ үйлдвэрлэлүүд аялал жуулчлалын бас салбар нь бас энэ чинь одоо манай энергийн төв, хамрын ид гэдэг ингээд явдаг шүү дээ. Тэгээд Төв аймгийн хувьд бол харин яа гэм бол Төв аймаг бол улсынхаа төв хэсэгт байж байгаа аймаг. Тийм учраас манай нийслэл байгаа аймаг. Нийслэл хотон тойрон байрсан байр шилтэй. Тийм учраас манай гол хөгжлүүд энэ том одоо хотынхон үйл явц руу таталт хэлбэрээр яваад байдаг учраас бас орон нутгатаа залуучуудаа одоо ая тухтай сайхан амьдрах болцоо боломжийг бүрдүүлэх үүднээс энэ хөгжлийн ялгаануудыг арилгах талаар орон нутгаас нэлээд анхаарч ажиллаж сум суурин газрууд, аймгийн төвийнхөө дэд үтс, орон сууцны хангамж, ажлын байр нэмэгдүүлэлт гэдэг ингээ олон зүйлүүд дээр ээж дараатай арга хэмжээнүүдийг аваад ажиллаж байна. Бас зөвхөр дөнгөө өгж гэн гэж ингэж ойлгож байгаа. Дээр нь Төв аймаг ер нь бас энэ дэлхийн эзэмшээд байгаа боловсролыг Монголд нь тэр тусмаа аймагтаа эзэмшүүлэх бодлого чиглэл бариад Солонгосын Сеул хотын их сургуулийн салбар сургуулийг байгуулахаар Сеулийн их сургууль дээр орон нутгийн удирдлагууд очиж хамтын ажиллагааны гэрээ байгуулад үндсэндээ төлөвлөлтийн ажил эхэлж байна. 24 он гэхэд Монголд одоо бас дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том сургуулийн салбар байгуулагдаж монголчууд маань улс орондоо боловсрол одоо шанахтай боловсрол эзэмших ийм болцоо бүрдэх юм а гэж. За энэ үнийг дагаж манай энэ дотоодын их дээд сургуулиуд
мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн маань бас өрсөлдөх чадвар нэмэгдэх ёстой. Тэгж байж манай боловсон хүчнүүдийн гэдэг юм уу ер нь залуучуудын маань хөгжил хангагдах ёстой. Тэрийг дагаж улс орны орон нутгийн хөгжил аяндаа дээшлэх ёстой гэж ингэж л ойлгоод байгаа. Ер нь альва зүйлд энэ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том одоо салбарууд орж иржээж бас энэ дотоодын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж тэр хэмжээгээр манай одоо залуучуудын хөгжил хангагдана л гэж ингэж л харж байгаа. За Баян-Улгийн аймгийн хувьд. За Баян-Улгийн аймаг нийслэлээс хамгийн алсагдсан 2000 км газар байрлаж байгаа. Манай аймагт бол 105,000 хүнтэй. Энэ 60% нь одоо залуучууд байна. Тэгээд энэ саяын энэ нэвтрүүлгийн ч одоо гол зорилго нь бол залуучууд нутагтаа сайхан амьдрах тийм ямар боломж байна, гарцсан юу байна, өнөөдөр юу тулгамж जैन гэсэн сэдвтээ ярьж байгаа юм байна. Манай улс орны маань ирээдүй манай залуучууд энэ төр засгаас ер нь энэ сүүлийн жилүүдэд залуучуудаа эдэн боловсролтой болгох, сурч боловсрох, орчны сайжруулах тал дээр онцгой анхаарсан. Тухайлбал энэ 4 жилд бол нэг 20 цэцэрлэг 10 гаруй сургууль, 10 гаруй дотор байр одоо орон нутгад баригдсан байгаа. Энэ бол бидний ирээдүй болсон залуучуудыг одоо сурч боловсрох тийм орчныг бүрдүүлэх, боломжийн бүрдүүлэх тал дээр анхаарч байгаа. Гэхдээ одоо саяхан хэлсэн одоо 105,000 хүнийн нэг 60 гаруй хувийн бүгдийн ажилтаа болох асуудал бол шийдэгдэхгүй байна. Орон нутгаас яг тэр болгон бүгдийг шийдэх боломжууд нь бага байгаа. Саяхан одоо 20 цэцэрлэг 10 сургууль баригдаад тэрэнд одоо дандаа залуучууд орж байгаа. Гэхдээ одоо аль улсын, аль хотын, аль аймгийн одоо шийдэгдэхгүй байгаа хамгийн одоо бэрхшээл нь бол ажилтгүйд шүү дээ, тэ. Энэ дотор одоо залуучууд маань гадаад хотуудаас их төгсөж ирж байгаа. Манай аймагт бол 23,000 одоо хүүхэд ерөнхий улс орны сургууль сурч байна. Нэг 6,000-аад хүүхэд цэцэрлэгт хүмүүжиж байгаа. Тэгээд гадаад дотоодод нэг 5,000 гаруй одоо оюутан сурч байгаа. Энэ бүгд одоо ирээд орон нутгад амьдрахтаа бол энэ Улаанбаатар хотоос тэ ялгаагүй сайн орчинд байвал ажилтан байж байвал орон нутгад амьдрах тийм хүсэл нь байна. Аймгийг бол харьцангуй бас энэ аялал жуулчлалын салбарт хөгжүүлэх юм бол маш их одоо ажлын байр бий болох болоо гэж хараад байгаа байхгүй юу? Би 11 сар 12 сарын ихээр очисон Баян-Улгийн аймагт. Бүрдийн баяр үзэхгүй юу? Тийм. Тэгэл тэрийг хараад би одоо ингээд айгүй их тийм бахархаж аялал жуулчлалд хөгжих боломжууд нь байгаа. Одоо жилийн шилд эрх чуучдын тоон нэмэгдээд хөгжөөд ирж байгаа. Том одоо боломж нь тэнд байгаа. Гэхдээ дэдвүтс нь хөгжөөгөө онгоцны юу нь олдохгүй зам нь одоо тасмал бол дуусж байгаа. Тий, авцаамаар одоо холбогдож байгаа. Тий. Одоо ирээдүйтэй байгаа. Гэхдээ бүгдний ажилдаа болохын тулд үйлдвэр аж ахуйн газрууд уулуурхай хөгжөөд тэгээд ирвэл боломж нь гарна. Гэхдээ одоо бол бас их боломжууд нь гарч байгаа. Сум, багууд хүртэл интернет гар утасны шилжээнд холбогдоод тэгээд орон цуусаар хангах бус асуудлууд нь шийдэгдээд ирвэл залуучууд тэнд амьдрах болцоо байгаа. Гэхдээ өнөөдөр Улаанбаатар хоттой тэр алсгсан газрыг харьцуулахад бас л одоо нэг төвшөнд байхгүй. Тэрнээс болоод одоо төгссөн залуучууд ажилгүй тэнд байснаас энэ хот руу төдөрл ихсээд байгаа. Сумаас аймаг руу, аймагаас хот руу шилжих хөдөлгөөн зогсохгүй байгаа. Тийм учраас энэ дээр бол онцгой анхаарч байгаа бид нар одоо ажиллах, амьдрах болцоог нь нээж өгөөд орон сууцтай бүх юм хангалттай байвал тэнд амьдрах боломж байна. Гэхдээ энэ дээр бол хурдтай арах хэмжээ авахгүй бас баярлалаа. Тий. Ер нь бол яг аймаг болгоны онцлог бас өөр байх л да. Тий гамбалдаргаа. Аймагын онцлог өөр. Ер нь бол 2000-ад оны үед бол хөдөө орон нутгаас хот руу шилжсэн. Сүүлийн 3 жилийн судалгааг харахад Үүрэнгээ аймаг руу харин буцаад шилжиж очих хүмүүсийн тоо илт нэмэгдэж байгаа. За бид нар одоо энэ дээр яагаад одоо ингээд залуучууд ч юм уу хүмүүс ингээд төв сүрэн бараад байна гэхэд зэрэг судалгаа хийгээд үзэхээр тэгдүүд ажлын байр. За хоёрдугаарт нь амьдрах орчин нөхцөл байгаа юм л да. Одоо Улаанбаатар жишээлх юм бол одоо халуун хөтөө өстө орон сууцсан татагдаж байна. Энд бас нэг орчин үеийн сайхан кино театрт кино үзэх. Нэг усан бассейн нэг сэлжих тийм ээ. За эсвэл одоо юу гэдгийг олон улсын одоо сүлжээ хоолны газар ч юм уу те одоо бөөний худалдааны төвөгт ч юм уу. Ийм юмар үйлчлүүлэх одоо мэдээж сонирхол залуучуудад донд байна. Тийм учраас өнгөрсөн 4 жилийн одоо хөрөнгө оруулалтын бодлого бол үндсэндээ энэрүүч эхэлсэн. Тийм учраас бид нар орон нутгатаа тэр хүүхдүүд нь одоо өндөр боловсрол авах тийм сайн сургуулиуд бий болох хэрэгтэй байна.
Тийм учраас бид нар усан бассейныг барьж байгаа. Нөгөө кино театрыг барьж байгаа юм. Театр сүлжээ одоо ресторан тэр одоо бөөнийн худалдааны төвүүдийг оруулж байгаа юм. Тэгээд одоо орчин үеийн маш одоо олон орон сууцнууд Улаанбаатар хотоос тутахааргүй бүх аймагуд баригдаж шээ. Маш олноор. Бараг 2-3 мянган айлын орон сууц ингээд нэг аймагт баригдаад ирэхээр орчин нөхцөл нь Улаанбаатартай адилхан болоод ирэхтэй зэрэг Улсын нийслэл болох гэсэн аймаг үстэй. ажлын байр байх юм болно шүү дээ. Залуучууд бол орон нутгад ажиллах хүсэл бол асар их болж байгаа. Тэгэхээр энийг л бид нар цаашдаа одоо аймгийн онцлог байна. Манай аймгийн хувьд жишээлх юм бол Хөдөөжихөн аймаг. Хүн амынхнаар 40% нь мал аж ахуйн салбар дээр амьдардаг. Тийм учраас энэ Хөдөөжихөн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг махны үйлдвэр, ноосны үйлдвэр, арьсэрний үйлдвэр, сүүний үйлдвэр, ийм кластер хэлбэрийн үйлдвэрүүдийг бий болгож иж ажлын байр байх юм бол амьдрах орчин нөхцөл орон бий болсон. Тийм учраас орон нутгийн залуучууд бол одоо орон нутагт очиод ая тухтай амьдрах боломж бол дүүрэн болж байна. Бүх аймагуд адилхан л та ер нь бол тийм ээ. Та ер нь нийслэлээ авах гээд байна уу? Болох гээд байна уу? Яагаад юу гэж бодож байна? Ер нь бол Хүрэнгийн аймаг бол аялал жуулчлалын том бүс шүү дээ тийм. шүү дээ. Тэр утгаараа бол юу гэдгийг одоо хар хорон хотыг бол аялал жуулчлалын одоо бие даасан тийм жишг хот болгох тийм зорилго төвшүүлээ явж байгаа. Тэр утгаараа зөвхөн ер нь бол аялал жуулчлалын салбарт дагсан бас дараагийн нэг том хангай бүсийн ер нь бол тулгуур төв шүү дээ манай хар хорон. Тийм шүү дээ. Монгол улсын төвшүүлсэн бол аялал жуулчлалын одоо том бүс болох боломжтой. Одоо энэ жил жишээлх юм бол харны 800 жилээ болж байгаа. Зөө. Энэ хүрээнд бол жишээлх юм засгийн газрын комисс байгуулагдсан. Энийг бид нар дэлхийд яаж одоо энэ хар хорны 800 жилийн түүхтэй хотыг таниулах уу гээл жишээлбэл хүн хамтлагаар бид нар одоо энэ 800 жилийн бүх арга хэмжээнүүдийг одоо шоугийн ч юм уу те энэ жилийн одоо үндэсний баяр наадам дээр ч юм уу тэр чиглэл рүү явуулж тэр хүн хамтлагаар дамжуулж 800 жилийн түүхтэй хот байна шүү гэдгийг бас дэлхийн нийт мэдрүүлэх гээд байгаа байхгүй. Тэгжээж бас энэ аялал жуулчлалын салбараас эр хүмүүсийн тоог нэмэгдүүлэх бид нарыг тавьж байна л да. За хүүхэд байхад гэж хэлчихье да. Миний хувьд бол Эрдэнэт бол амар гоё цэвэрхэн, Эрдэнэт бол залуусын хот гээл те. Эрдэнэтийн шүн ингээл айгуу гоё гэрэлтэй гэж ярьдаг байсан байхгүй. Тэгээд би бол Орхон аймгийг бол залуучуудын хот гэж боддог. Тэгээд манай одоо Эрдэнэт үйлдвэр те бас байна. Сүүлийн үед манай одоо Орхоноор сонин сайхан юутай байл гэж асууя да. За яг энэ хүн нэвтрүүлэгт орж оролцуулж байгаа баяртай байна. Тэг манай Орхон аймаг Эрдэнэт хотыг хүн амьдрахад хамгийн таатай газар мөн залуусын хот гэж ярьдаг. За бид хүн бол өнгөрсөн хугацаанд орон нутгийн хөгжлийн бодлого шийдвэр хүний хөгжиж чиглүүлж ажилласан. За үүний үр дүн бол энэ хүрээнд бол одоо хүн эрүүл байх ёстой. За ажилдаа орлоготой байх ёстой, эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэх мэтлэнгийн олон чиглэл рүү харсан зорилттой хөтөлбөрүүдийг бас хэрэгжүүлж ажилласан байгаа. Үүний үр дүнгөө ч гэсэн зах зугаас одоо гарч байгаа маа. За онцлогийн хувьд бол манайх бол уул уурхай дагсан бас Эрдэнэтийн хот. Тэр утгаараа бид хүн бол шинжлэх ухааны технологи инновацийг хөгжүүлэх хэрэгтэй гэж одоо үзэж байгаа. Анх удаа бусад аймагуд дундаас шинжлэх ухааны технологийн паркийг байгуулад өнөөдөр одоо 3 үйлдвэрлэл үйл ажиллагаагаа эхлээд 11 стартап төслүүд тэнд боожж байгаа. Залуучуудаа бол маш том боломжийг бид хүн олох ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хүн амьдрахад таатай сайхан нутаг байна, залуусын хот байна. Тийм учраас залуучууд маань өөрсдөө санаачлах гаргаад ирэх юм бол бид хүн стартап төслүүдээр хамтарч ажиллах. Тэр залуучуудын юу сурж бодсон, юу сурсан, юу бодож мөрөөдөж байгааг нь бас хөгжүүлэх, цаашлаад орон нутгийн, улсын, дэлхийн тавцанд гарах боломжууд дээр нь төр зэсэг хамтар тусч ажиллах гэсэн юм санаачлах бол байгаа. Энэ чиглэлээр манай шинжлэх ухааны технологийн парк бол ажиллаж байгаа маа. Ер нь бол уул уурхай шавхдаг баялаг. Тийм учраас бид хүн Монгол хүний толгойг тэр эрдэм мэдлэг суурилсан шинжлэх ухааны технологийн инновац суурилсан эдийн засгийг бий болгох ёстой гэж үзэж байгаа. Тэр утгаараа 60 жилийн нөөцтэй байгаа Эрдэнэт үйлдвэрийг дуусгахад Эрдэнэт үйлдвэрийн хэмжээний эдийн засгийн хүний нөөцийн потенциалыг манай шинжлэх ухааны технологийн парк бий болгох ёстой. Үүнд залуучууд маань идэвх чармаалт гаргаж сайхан хамтарч ажиллах оролцох боломжууд нээгдээд эхний стартап төслүүд дээр бид хүн санхүүжилтийн нэг явж байгаа. Энэ мэтлэгээр цаашдаа бол ажиллах ёстой гэж бодож байна. Баярлаа. Анх нөгөө Эрдэнэтэд очиод Орос дэлгүүр орж үзчихлээ шүү дээ. Пропоскор ордог гэсэн тийм. Юу манай залуучууд сүүлийн үед бол ерөөсөө ингээл нөгөө таван толгой, оюу толгой гээл те. Эрдэнэт юу өмнө говь руу их явж байгаа л да. Тэгээ өмнө говь аймгийн засаг дарга Наранбаатар дарга. За ер нь бол сүүлийн үед манай аймгийн хүн ам эрчимтэй өсөж байгаа. 10 жилийн өмнө 47 мянган хүн амтай байсан бол одоо оны эцэст 70 мянга болсон байх жишээ. Тэгэхээр асар хурд
хяналттай өсөж байгаа. Зөвхөн одоо оюутлогоо орд байрладаг Хамбогд суманд гэхэд өдөрт 2 хүн шилжиж ирж байна ч бусад аймаг хотоос. Тэгэхээр жилд 700 хүн шилжиж ирж байна. Тэгээ цаана 3 тэс цогццыг том сумдууд уулуурхайд агсан сумдууд. Үүнийгээ дагаад шилж очиж байгаа хүмүүсийн дийлэг хувь залуучууд. Яагаад тэгэхээр уулуурхайн үйл ажиллагаа дандаа голдоохон залуучууд Ажлын байр байгаа ч тийм. Ажлын байр бол байгаа залуу хүн хийх л ажлын байрууд гарч байгаа учраас. Тэгэхээр аймгийнхаа залуучуудыг ажилтаа байлгахын тулд уулуурхайн компанитайгаа орон нутаг хамтын ажиллагааны гэрээ байгуулад эхлээд өмнө говийн регистртэй регистртэй хүмүүсийг ажилтаа авна гэдэг ингээд хамтын ажиллагааны гэрээ байгуулчихаа. Манай залуучууд харьцангуй ажилд орох нь одоо болцоотой болчихж байгаа. Тэгээ ажилгүйдлийн төвшин бол ер нь хамгийн бага болчихж байгаа манай сүүлийн жилүүдэд. Дараа нь бол ажилтаа нэгэнт одоо тэнд сайхан ажилтаа болчлоо. Зөвхөн оюутлогод гэж 16,000 хүн байна. Одоо солигдоод ээлжинд ороод тэндээ байнгын 8,000 хүн байж байна гэж. Тэгэхээр хоёр дахь асуудал бол амьдрах орчныг бүрдүүлж өгөхгүй бол өнөө буцаал амралтаараа Улаанбаатар руу явчаад байна л да. Тийм учраас аймгийн төв дээр одоо шинэ орон сууцуд барьж байгаа. Энэ жил ихэд 300 гаруй шинэ орон сууц бий болно. Өнөө компаниуд том компанид ажиллаж байгаа залуучууд чинь зээл өгөх банкуудыг хав. Тийм учраас байрнууд маань их амархан борлогддог. Дээрээс нь манайх одоо энэ театр, музей, спорт заалыг бол сүүлийн үед бол маш сайн хийсэн. Сайхан цэцэрлэг, сургууль гэдэг. Одоо энэ жил бид энэ намраас сургуулийг нэг ээлжинд оруулахаар хөөцөлдөж байна. Сургуулийн чанарыг сайжруулах. Заавал хүүхд Улаанбаатарт байлгахгүйгээр одоо өмнө говьт сурах болцоог нь бүрдүүлж сайхан чадaltaй залуу багш нарыг тэтгэмж, байр одоо бид нар өгөхөөр аваачиж ажиллаж байгаа. Аль суманд гэлээ бүр Кембрижийн хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн байна шүү дээ. Юуны Хамбогд суманд тийм хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Харин тийм. Улаанбаатар хотоос өмнө говийн Хамбогд сумд очиж сургуульд орж ийн гэж би сонссон. Тийм. Эмчнэрийг бас гэрээ байгуулж орон нутагт байрны асуудал, орон байрны асуудал гол нь байд юм байна. Тэгэхээр төрийн албаа агч орон сууц хөтөлбөр гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж төрд ажиллаж байгаа залуучуудаа одоо эхний ээлжинд түрээсээр оруулаад цаашаага одоо ажлын үр дүнгээр нь өөрт нь болох байдлаар гэрээ байгуулж доктортой ажилуулах ажлыг бас хийж байгаа. Хотын төвөө их сайхан болгож дугуйн замтай одоо болгосон хамгийн урт одоо өнөөдрийн байдлаар 7 км дугуйн замтай. Энэ жил нэг 7-ог хийж байгаа. Ингээд нэг 14 км одоо 70 цагууд холбоон дотроо дугуйн замтай болчихлоор зэрэг бас сүүлийн үед залуучууд дугуйнж байна, хамтраш клуб байгуулж байна. За тэгээд одоо хүүхдийн парк, соёл амралтын хүрээлэн гээд аль болохоор залуучуудыг татсан ажлууд хийж байгаа. Түүнээс гадна боловсрал дээр нэг анхаардаг манайх. Одоо оюу толгой компани, аймгийн засаг даргын дэмжлэг, тэтгэлэг хөтөлбөр гээд одоо нэг 200 гаруй оюутан бол ямар нэгэн байдлаар тэтгэлэг аваад Улаанбаатар хотод сурч байна. Сурлагын одоо тэр нөгөө голч дүнгээс буучихгүй бол тэрийг 4 жил ч гэсэн одоо хадгалаад төгсөх болцоотой. Тэгээд төгсөхөөр аймагта амжилттай төгсвөл гэрээ аймагт очиод ажиллана. Төрд ажиллаж байгаа залуучуудаа аймагаас зөвгийн үүр гэж хөтөлбөр хэрэгжүүлээд гадаад сурах ажил хийсэн. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 800 гаруй залуучуудыг гадаад руу одоо 3 хоногоос 2 жилийн хугацаатай явуулсан. Сая одоо хамгийн сүүлд Тайваны их сургуульд манай төрийн албаны залуучууд 20 одоо явж 2 жил сурж төрийн удирдлагын магистр одоо хамгаалж ирсэн. Тэгээд хятад хэлтэй англи хэлтэй болж ирж байгаа. Тэгэхээр залуучуудыг мөн орон нутагт татах бас нэг арга нь бол энэ политехник коллежийнхаа үйл ажиллагааг бас сайжруулж, оюу толгой компанитайгаа хамтарч одоо тоног төхөөрөмж сургалтын хэрэглэлээр нь сайн хангаад ингээд залуучуудаа сертификатжуулаад одоо ур чадвар мэрэгжлийн ур чадвартай болгоод төгсөнгүүт шууд ажлын байраа хангацдаг. Энэ одоо уулуурхайн компаниудтайгаа гэрээ байгуулад ингээд орчдөг. Тэгээд залуучууд энд бол маш дуртай байдаг. Сургалтууд нь янз бүр одоо урт богино хугацааны төлбөртэй төлбөргүй олон сургалтууд байдаг. Тийм учраас залуучуудаа одоо сургаа төгсч ирснийг одоо бид орон байр амьдрах нөхцөл ажиллаар хангаж байгаа. За зарим одоо сургууль явах сонирхолгүйг нь одоо политехник коллеж, бусад сургалтууд хамруулж байгаа. Өмнөгов аймаг бас англи хэлтэй өмнөгов гэсэн хөтөлбөр боловсруулад тэгээ английн багшраа бас гадаад руу явуулж 45 багшаа 2-оос 6 сарын хугацаатай энтэг Филиппинд явуулсан. Тэгээ англи хэлийг бол үнэгүй заадаг. 7 хоногийн тэд өдөр одоо үнэгүй англиний хичээл одоо бид насан туршийн боловсрол дээр заагаа залуучуудаа сургаад
ингээд явдаг. Тийм учраас залуучуудыг аль болохоор орон нутгад байлгах тэр сорон цангийн бий болгох тал дээр бас бид нэлээд санаачлагтай ажилладаг. Тийм ээ. Яг Манайхны бас яриад байгаа үнэлтэй. Яг л Улаанбаатар хотод байгаа орчныг л аймаг сумдад л одоо бий болгож өгөх юм бол залуучууд бол одоо юу гэдгийг тэр аймаг орон нутагт бас амьдрах юм болцоо боломжийг бий болгоод өгөх юм бол энэ нүүдэл зогсгол юм байна. одоо яг энэ орчин төгслийг бүрдүүлэхэд толгомдож байгаа асуудлууд юу вэ? Ер нь бол орон нутгийн хөгжил энэ 4 жилд бол мэдээ эрчтэй явлаа. Төрийн бодлогын хөдөөгийн хөгжил, сумдын хөгжлийг хангах чиглэлээр их том арга хэмжээ авч хэрэгжлээ штэ. Төв аймагт ихэд 70 гаруй шинэ объект баригдсан байна. Нийгэм соёлын салбарын хүрээнд. Дээр нь энэ улс ардын аж ахуйн салбар гэж яриад байдаг эдийн засгийн үндсэн салбаруудыг дэмжсэн, тэтгсэн ийм чиглэлээр нь тэгээд тэр салбартаа хойч залуу үеүдээ бэлтгэх, сууршуулах тэр орчин нөхцөлийг нь давхар бүрдүүлж явж байж л энэ улс орон урагшаагаа их хөгжих, дэвжих ийм болцоо боломж бүрдэн. Тийм учраас хөдөө аж ахуйн салбар, мал аж ахуй газар тариалангийн салбараа хослуулж эрчимжүүлж хөгжүүлэх, ахиу үр өгөөж бий болгох, гарч ирж байгаа ашиг шим түүхийдүүдэд боловсруулах чиглэлийн үйлдвэрүүдэд ахиу бий болгох чиглэл дээр аймаг орон нутгийн зүгээс нэлээд томоохон бодлого барьж байна. За дээр нь ер нь үндсэндээ чинь дархнаас хойш шинэ хот нэг их сүттэй байгуулаагүй байсан. Одоо манай аймгийн нутаг дээр ихэд 2 том хотын байгуулахаар сая улсын их хурлаас тов тодорхой шийдвэр нь гарлаа. Шинзүү мод буюу олон улсын нисэх бодлон хаан дагуул хотыг RST гэж аялал жуулчлалын нэг том хот байгуулагдахаар үндсэндээ их хурлын шийдвэр гарчихлаа. Энэ 2 том хотыг дагаж том бүтээн байгуулалтууд явна. Энэ лөө яа харахгүй энэ том хотыг байгуулахад манай залуучууд л гар бие бүгд оролцох ёстой. Тэгээ энэ том шинэ хотууд маань мэдээж шинжлэх ухааны технологи дээр суурилсан мэдлэг инновац дээр тулгуурласан хөгжлийн концепцтэй хотууд гарч ирж штэ. Тийм учраас яг тэрийг дагаж манай залуучуудын ажлын байр хангалт гэдэг юм уу, хөгжих, ая тухтай амьдрах тэр бүх бололцоо нь бүрдэн. Дээр нь Монголын өөрийнх нь эдийн засаг жилээс жил дахин дэвжиж байна. Тийм учраас биднүүсийн одоо бодит орлого дагаж өснө. Тэрийг дагаж манай залуучууд бас өөрсдийгөө хөгжүүлэх, түүндээ чиглүүлэх хөрөнгөийнх нь их усүр хуримтлал ахиу бий болно. Тэрийг дагаж манай залуучуудын хөгжилдөө чиглүүлэх том одоо бүтээмж нь өсөх юм л гэж ингэж л хараад байгаа. Тийм учраас улс орны хөгжил нэлээд тийм эрчимтэй урагшлах зам руугаа явж байна да. Тийм учраас энэ цагийн залуучууд бол их л том гэрэлгээг ирээдүй бодиттой харагдаж байгаа. Одоо энд байгаа аймагуудаас ингээ бодхолоор нөгөө төсвөө бол ерөнхийдөө дандаа өөрснөө бүрдүүлчдэг аймагуд юм шиг байна л да. Улсаас татаастай аймаг байгаа юу? Манай аймаг бол улсаас татаастай аймагтай. Тий. Манайд бол уулуурхай, үйлдвэр аж ахуйн газар багтаа тэгээд алсагдсан бас тийм юу боломжууд нь бага. Ер нь бол энэ дээр бас нэг юм бодоход бол Монгол улс 3 сая хүн амтай ийм өргөн газар нутагта 70 гаруй сая малтай сайхан амьдрах боломжууд нэх байгаа. Тэ? Хөгжих, хурдтай хөгжих боломжууд нь байж байгаа. Тэгэхдээ одоо манайд бас нэг одоо бүгдээр юуцсан төгссөн бол юу 10 дугаар ерөнхий боловсролын сургууль төгссөн болгон дээд сургууль төгсдөг. Тэгээд дээд сургууль төгсөхдөө одоо яг мэрэгжлийн төлөвлөлт алдагдсан. Өнөөдөр хэдэн мянган багш, хэдэн мянган одоо эмч төгсөж очиод тэндээ нэг аймагтаа байж идэг. Тийм бас зовлонгууд нь байж байгаа. Жишээл бид Өмнөговь аймагтаа бас ярьж байгаа. Тэнд одоо манай багш нар, эмч нар ажиллаж байгаа, гоолтойд ажиллаж байгаа. Энийг бол төлөвлөөд өнөөдөр юу хэрэгтэй вэ? Ажилчид хэрэгтэй. Барилгачид, уулуурхайд ажиллах ажилчид. Тэр засгаас одоо нөгөө мэрэгжил сургууль төлбөрийн төвийг 200 мянган төгрөгийн салин өгөөд сургаж штэ тий. Бүгдээрээ дээд сургууль төгсөн гэхээсээ ажилчин болоод сайхан амьдрах тийм боломжууд нь байна. Тэрэн дээрээ бас одоо залуучууд бодоод яг чаддаг юм руугаа явуул сайн байна. Олон хуульч байна. Үйлдвэрлэлийн төв гэхэд уг нь юмыг анханаас нь эхлээд тэгээд дэвжих замаар улам хөгжих болцоо байгаад байгаа юм. Социализмын үед бол энэ чинь үйлдвэр аж ахуйн газарт Оросын холбооны улсад сургууль төгсөөд ирсэн инженерүүд бараг тэр цехийн ажилтнаас эхлээл шат дамжлага болгонд яваад аль үе шат аль дамжлага дээр юунд бид анхаарч юу суралцах ёстой вэ гэдэг
байдлаасаа ягаад ур чадвар улам нэмэгдээд явдаг. Тэгэл одоо мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвөнд төгсөөд 3 жил яг бүтээгч салбар дээр гоё ажиллаад дараагийнхаа ихтэй сургууль сураад тэр чин бол үндсэндээ нэлээд тийм чадварлаг инженер төгсч ирж байгаа байхгүй юу наа. Уг салбарынхаа анхан шатыг бүгдийг мэддэг хүн учраас ихтэй сургуульд ороод сурахаар зэрэг өөрийнхөө яг тэр чиглэлээр илүү өөрийгөө хөгжүүлэх, илүү одоо тийм ур чадвар эзэмших чиглэлээр илүү ажиллаж чадж байна. Тэрийг дагаж хөгжил бүтээмж нэмэгдээ явчих зүй тогтолтой. Урангач гэсэн бас усаас татаас авдаг аймаг штэ. Одоо манай чинь орхон өмнөгөө орнгоо эднэр бол одоо улсад мөнгө төлдөг аймаг шүү дээ тийм. Тийм учраас эднэрт бол илүү тийм боломжууд асар ихтэй л дээ. Татаас авдаг аймагуудын хувьд бол бас хязгаарлагдсан бол ер нь боломж байв тийм. Тэр ч утгаараа бид нар хөрөнгө оруулалтын одоо төвшин ч гэсэн өөр л байгаа. Гэхдээ мэдээж төр засгаас одоо явуулж байгаа зарим нэг одоо юу гэдгийг залуучуудын сая манай дарга нарын ярьж байгаа яг нэг зах зээлийн эдийн засгийн онолчин бол ганцхан эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх гэсэн онолтой шүү тийм ээ. Тэр онолоос зөрж байгаа ганцхан салбар байгаа юм аа. Энэ боловсролын салбар байгаа. Яагаад тэгэхээр вэ шүү дээ. Одоо энэ боловсролын салбарт Өвөр ханга аймаг жишээлх юм бол нэг жилд нэг 1000 гарan 1050 хүүхэд ч юм уу 12 дугаар төгсөж байна. Гэтэл Өвөр ханга аймагт 1100 дээд сургуулийн хуваар хийж байгаа байхгүй. Тэр бүгд дээд сургуульд орно хамгийн гол бүр сонголттой болчих. Хамгийн сүүлд 1050-д орсон хүүхэд бол нэг 50 сургуулиа сонголт хийж орох болж байгаа шүү дээ ер нь бол. Тийм учраас одоо бол яг хуу бид нар бол уг нь бол төрийн зүгээс яг аймаг орон нутаг яг хүүхдээ зэрэг бид нар бол хөдөлмөрийн зах зээлийнхаа эрэлтийг уг нь бол ингээд залуучуудад байнга хийж байгаа юм. Одоо жишээлх юм бол эмчижийнхэн дутагдaltaй байна. Эмнэлгийн дунд мэрэгчлэлтнүүд бас их дутагдaltaй байна тийм ээ. Аймгийн хувьд хөдөө орон нутаг тийм одоо жишээлх юм бол соёлын салбарын одоо жишээлх сумдагт соёлын төв эрхлэгч хийчих соёлын төвд ажиллах хүмүүс соёлын салбарынх нь бол асар их дутагдaltaй байгаа байхгүй. Гэтэл нөгөө нэг юу гэдэг нэг бизнесийн эдийн засаг, санхүүгийн эдийн засаг гэсэн юмнууд бүр асар их одоо зах зээл дээр илүүцсэн. Тэгэхээр зэрэг энийг бол одоо хэлүүлээ жоохон анхаарч явахгүй болвол тэгээд нөгөө мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийг ингэж одоо жоохон дэмжиж явахгүй болвол энэ бодлого маань өөрөө ингэж авцалтаагүй нэгсэндээ орон нутгийн ч юм уу яамны бодлого зөрчиж байгаа. Сая тухайлах юм бол боловсрол соёлын шинжилгээ ухааны сайд нэг шийдвэр гаргачих. Тэрний үгтэй зэрэг нөгөө 9 дугаарыг төгсөнгүүт нь улаан шугам татдаг шүү дээ. Тэр ч байхгүй болгоцсон. Сая. Тэнгүүт нөгөө 9 дугаарыг төгсөөд улаан шугам татчихтай зэрэг улаан шугамд ороогүй хүмүүс чинь үндсэндээ бол мэсүүт рүү ордог. Мэсүүт рүү бас ингээд орж исэн байхгүй. Одоо бол бүгд дэше явах нь одоо энэ жил хүртэл тийм байсан байхгүй. Тэгээ сая тим шийдвэр гаргачихсан гот одоо бол бүгдээрээ одоо ихтэй сургуульд орох боломжууд нэгдээд ирэхээр бас зарим юм дээр бас би гамдархтаа яг санал нэг байна. Монгол улс өөрөө хөдөлмөрийн дотоодын зах зээлийнхээ эрэлт хэрэгцээг тодорхойлох хэрэгтэй. Хамгийн түрүүнд. Түүнд нийцсэн төлөвлөлтүүдийг хийж өгөх хэрэгтэй. Боловсролын системд шүү. Ингэж нөгөө хүмүүсийн мэрэгжил олголт сонголттой холбоотой асуудлуудад чиглүүлж өгчөөж энд цаашаа бас нэг дэвшил гарна гэж харж байгаа. Нөгөө талдаа мэдээж зөвхөн дотоод зах зээлээ бид харахтаа гол биш. Тэ? Бид мэдээж дандаа нэг импортлогч экспортоор одоо дандаа юмнуудаа авдаг улс орн байхыг хүсэхгүй байна. Магадгүй цаашлаад импортлох чиглэл рүүгээ харах хэрэгтэй. Тэр тэргүүл салбар нь юу юм бэ? Яг түүнд үчигсэн бас хөдөлмөрийн зах зээлийн хөрөнгө оруулалтыг дээрэс нь бас яг хүний нөөцийн бэлтгэлүүдийг аягүй сайн судлаж шатраалгатай хийх хэрэгтэй байхгүй. Ингэжээж энэ өөрөө нэг зэгцтэй одоо явах хөгжих боломж олцоо гарна гэж харж байна. Би харин одоо та хэдийн яриг сонсоод аягүй баярлж байна л та. Би ч нөгөө нэг оршил хийгээд би бас нөгөө нэг сошиал медиа аягүй олон дагагчтай юм баггүй. Facebook, Instagram дээр. Тэгээ нөгөө нэг мэдээлэлгүй хүн аягүй их алддаг гэдэг шиг би энэ нэг талаас аягүй хацтай энэ 6 аймгийн цэцэг даргатай ярилцж байгаагаа дээрээс нь энийг би ингээ энэ 6 аймгийг баг мартахааргүй болж сая одоо бүтээн байгуулалт тэнд ингээл одоо төмөр зам те нефтийн үйлдвэр ингээл энэ чинь ингээл одоо төв дагсан аймаг тэгэл шинэ онгоцтой буудал таны ингээ аялал жуулч энэ чинь ингээл аялал жуулчлалтай аж ахуй гэл ингээл одоо таны ярьсан айгүй онцлог юм тэр стартап таны ярьсан тэр нөгөө 14 км 100 зам дээрээс нь тэр англи хэлний хөтөлбөр өнгөө заадаг гэл те. Одоо би зүгээр гайхаад байдаг юм хувь хүний хувьд одоо би чи өөрөө яг 28 настай. Тэгээ манай үеийн бол яг манахаас доошоо залуучууд бүгд тэр ингэ нийслэл төвлөрөөд тэгээ ингээд би өөрөө социологч мэрэгчлээ гэдгээ байнга хэлдэг. Тэр яа тэгэхээр би ингээд нөгөө Facebook болон сошиал медиа дээр анализ хийдэг багт дандаа ингэ хардаг.
ямар ч хамааралгүй сэдв дээр ингээд аюулгүй олуулаа хэрэлдээл 8-9 мянгуулаа ингээд тий. Деми юмда цаг үрэл байж идэг. Тэгсэн хэрнээ гараад харахаар ажил олдохгүй нэг. Тэгээ өөртөө хамгийн гол миний зүгээр анзаардаг юм тэдэрт ажил олдохгүй нь эсвэл өөртөө ажилдаа тэнцэхгүй байх уу гэдэг л байдал үүсэж байгаа юм шиг байна. Жишээл би тань дээр ингээд жишээ авахд ингээд Баян-Улгийн аймгийн сүүдний Single Ladies гэх кинон дээр гарсан шүү дээ. Тэгээ нийтээр ингээд залуучууд ингээд мэдчих واخ. Ямар гоё юм бэ? Хаана битсэн юм бэ гэл Баян-Улгийн аймагчтай гэл те. Таны жишээл ярьж байгаа одоо ингээд жишээл хүн хамтлаг ингээд одоо энэ 800 жил дээр ингээд одоо нэг том промошн хийгээд ингээд явна гэх залуучууд ингээд бүгдээр ингээд одоо дэлхийгээр дарахсан олон монголчууд те залуучууд бүгд мэдэх жишээ нэ те. Зүгээр би та бүгдээс асуудмаар байгаа юм. За ингээд угаасаа л нутгаар нь бүгдэнд нь ингээд сайхан хөгжил, сайхан давуу тал аль ч аймагт байгаа юм байна. Гол нь та яг ингээд энгийн үгээр нь үзэж байгаа залуучууд хэлэхэд яг залуучууд яавал танаа одоо аймаг болгон дээр одоо ажиллаж чадах юм те ямар ажлын байранд тэнцэх юм. Би ч өөрөө Facebook дээр та бүдээ аймаг болгоныг ийм ажил байгаа юм байна шүү. Ийм давуу тал байгаа юм нэг биччихмээр байна. Тэр одоо ингээд худлаагаасаа ингээд өөртөө мэдэхгүй ижиж мэддгийн юм шиг ярьсаар хагаад айгу удчихсан. Тэр бас мэдээллийн аюулгүй байдал залуучуудад айгу олон сэдвэр ярьсан. Тэгээ одоо энэ дугаар дээр нөгөө хоёулынгийнх нь хайгаадсан юмнууд байхгүй. Ажлын байрнууд байна. Өчнөө гоё одоо тогтчлолт одоо бүхэл юм л хоттой адилхан болж байгаа юм шүү дээ. Тэр яг залуучуудад тандаа таадаг яг ингээд урайлаасаа л гэж би хүсэж байна л да. Тэгээд яг өргөжлүүлээд нэмээд асуухад үнэхээр одоо юу гэдгийг манай аймагт ажлын байр олдохгүй байна те амьдрах боломжгүй байна гэдээ наашаага ирээд байна гэд. Яг үнэхээр бодит байдал дээр бас тийм байгаа мүү гэд нэмээд асууж асуумаар юм би бол. Зүгээр яг манай Орхон аймгийн хувьд бол ажлын байр бол боломжтой бий. Гэхдээ нэг зүйлийг бас иргэд залуучууд маань яг хэсэг хүмүүс шүү дээ. Харж байгаа нь юу гэхээр төрийн байгууллагад ажиллаж орох юмсан гэдэг. Эсвэл цалин өндөртэй ажилд орох юмсан гэдэг. Тэр санал нь их төлхөө яваад байдаг. Гэхдээ цааталт нь хувийн хвшил боломжийн цалинтай ажлууд байдаг байхгүй юу? Тэр бүхэнд магадгүй мэдээллийн дутуу байдлаас шалтгаалдаг ч юм уу ямар нэгэн байдлаар хүмүүс очтгоо сонирхдгоо бас мэдээлэлээс хоцорчдөг юм нөхцөл байдал байдаг. Гэхдээ би одоо энэ залуучуудад нэг зүйлийг хэлхийг хүсэж байна л да. Уриалахыг хүсэж байгаа. Юу гэхээр манай Эрдэнэтэд очиороо. Манай Монголын хөгжлийг тодорхойлох захиурын өндийг Эрдэнэтэд эхлэе гэж бид хүн зорж байгаа. Одоо дэлхийн нийтэд бол захиурын өндөг 1950-аад оны дунд үеэс бий болсон зүйл. Америк нэгдсэн улсгаа бусад одоо хөгжингүй орнуудыг өнөөдрийн зэрэгт хүргэсэн яг хамгийн том хүч гэж харж байгаа байхгүй юу. Тийм учраас үнэхээр өөрийгөө хөгжүүлэе гэж бодож байгаа залуучууд магадгүй шинэ бизнес санаа гаргаад тэрийг ажил хэрэг болох гэж байгаа залуучуудыг Эрдэнэтэд өргөж байна. Тэгэх юм бол бид хүн дэмжиж шинэ ухааны технологийн парктаа хамтраад илүү бизнес одоо чиглэл рүү стартап чиглэл рүү явуулж боожуулах цаашлаад хөрөнгө оруулалт хийх боломжуудыг нээж өгнө гэж бодож байгаа. Энэ шинэ ухааны технологийн паркийг бид хүн хөгжүүлснээрээ уул уурхаагаас үл хамаарсан эдийн засгийн потенциалыг бий болгох маш олон жижиг үйлдвэрлэлүүдийг бий болгохыг зорж байгаа. Ингэж одоо Монгол улс цаашаа өгчих ёстой гэж харж байгаа. Энд бол залуучуудын оролцоо хувь нэмэр хамгийн чухал байр суурь гэж. Энэ тэгээд их сони юм байна л да. Одоо ингэ бодоод байсан. Ер нь бол Орног аймаг дээр ажлын байр бол маш олон байж байгаа. Тэгээд түрүү манай Гамбул даргын хэлдгээр хөдөлмөрийн зах зээлээ бас сайн зөв тодорхойлоогүй болоод ихтэй сургуульд нэг олон хүүхдүүд сурцсан. Тэгээд нөгөө биений хүчний ажлууд хийж чадахгүй байгаа байхгүй. Тухайлбал одоо би хэдхэн хоногийн өмнө Сүлээ area отрод дээр явж байсан. Тэгээд 5 дугаар став дээр хонохгүй хил дээр. Тэгээд отродын дарга юу ярьж байгаа одоо 30 гаруй одоо ахлагч хэрэгтэй байна. Нөгөө 28 нас хүртэл байдаг шүү дээ. Тийм ахлагч байна одоо тий. Сая гаруй төрөний цалин авчдаг, хувц хүмүүсчдэг тий. Тэгээд хилээ мандчдаг. Ийм ажлын байр байна гэдэг гэж байгаа байхгүй. Тэгээд нааша зүүн байн дээр очиод төмөр замын бүтээн байгуулалттай бас Монгол Улсын ерөнхийлөгч ирээд ингээд танилцаа явж байхад тэнд экскаватор чинь, бульдозер чинь, нөгөө том машины жолооч те дээр нөгөө биений хүчний ажил хийчих, газар шарганы ажил хийчих хүмүүс маш их тутмаг байгаа байхгүй. Бас л одоо 2 сая төгрөгийн цалинтай шүү дээ. 2 сая төгрөгийн цалинтай. Мөн одоо тэнд ажиллаж байгаа нь 2 том цэргийн анги байж байгаа юм л да. Тэнд одоо бас ахлагчаар ажиллаад бас 2 сая төгрөгийн ажил авчих. Ийм одоо бас нөгөө боловсон хүч их баталтай байгаа байхгүй. Тэгээ яадаг вэ гэхээр нөгөө ихтэй сургуульд төгссөн хүүхдүүд маань тэнд очиж ажилддаг. Тэгээ одоо Дорногов аймаг дээр одоо бас хүн ам их нэмэгдэж байгаа. Одоо 71 72 мянган хүнтэй байж байгаа. Тэгээ энд ирж байгаа ихэнх хүүхдүүд бол голдуу Баруун аймгийн хүүхдүүд, Хангай аймгийн хүүхдүүд ингээд говьд ирж ажиллаж байна шүү дээ. Тийм учраас одоо бид нэр Дорногов аймгийн ерөнхий төлөвлөгөөнийг дөр томсгож байна. Хоёрдугаарт одоо юу гэдгийг баг үнэтэй тий зах зээлийн үнээс баг үнэтэй орон сууцыг бас нэлээ олноор бас барьж байна. Ер нь одоо бас юу гэдгийг Дорногов аймаг цаашдаа бол аж үйлдвэрийн зохистороор хөгжих ийм аймаг.
Тийм учраас бид нар бол одооноос эхлүүлээд аймгаа бас томруулах, дэд үтсээ бас томруулах тий. Тэгээд тэр соёл амралтын хүрээлэн ч гэх юм спортын заалуудыг ч гэх юм уу эрүүл мэнд боловсролын үйлчлэгийг бас сайжруулах чиглэлээр их олон юм хийж байна л да. Ажлын байр бол одоо их байна, хангалттай байна. Үнэхээр одоо ажиллах хүн олдохгүй. А тэр ихтэй сургууль тий. Манай Өврангийн аймгийн хувьд бол ажлын байр бол хомсдолтой. Манайх Сүхбаан бас их олонтой шүү дээ. Тэгээ одоо энэ томоохон одоо бүтээн байгуулалт гэж байгаа уулуурхайтай аймагуудын хувьд бол ингээ ажлын байр бол зөндөө байна тий. А манайх бол үнэхээр ажлын байр хомсдолтой байна. Тэгээ бид нар бол яаж одоо ажлын байрыг нэмэгдүүлэх вэ гэж ингээд бас одоо Улаанбаатараас Өврангийнхаа эрдэмтдтэй судалгаа хийгээд ер нь бол манайх өөрөө бол яг үйлдвэрлэгчл аймаг байхгүй бол уулуурхай дээр бид нар ажлын байр нэмж чадахгүй. Тэгээ бид нар ийм л юм хийж өгч байгаа. Энэ жил тухайлах юм бол 2020 онд Өврангад үйлдвэрлэлүүд зорилт жил болгоод. Тэгээ бид нар асар том судалгаа хийж өгч байгаа. Өврангаж юу хэрэгэлдэг автгүй юм бэ гэж. Ер нь жилд бид нар хэдэн үндэг хэддیں۔ Одоо хичнээн одоо талах нарийн бовч юм уу тийм хэрэглээг эхлээд тогтоож өгч байгаа. Тэрнийхээ хэдэн хувийг бид нар өөрсдөө хийж байна гэдгийг л тогтоож өгч байгаа юм л да. Хэдэн хувь нь Улаанбаатараас юм өөр аймагуудаас урдаас авчирч байгаа юм бэ. А тэгвэл Өврангад үйлдвэрлэхгүй байгаа тэр бүтээгдэхүүнийг л хийх гэж байгаа хүмүүсийг дэмжигээд. Ерөнхийдөө Өврангад үйлдвэрлэх зорилт жилийн хүрээнд бид нар энэ жил төсвийн хөрөнгө, улсын төсвийн хөрөнгөөр бол ер нь бол зээлийн бас нэлээд тодорхой хэмжээний хүүтэй, хөнгөлөлттэй зээлүүдийг нэлээд гаргаж тэг үйлдвэрлэгч аймаг болох бол анхаарлаа хандуулдаг байхгүй. Тэгэхээр бид нар тэрийг одоо манайхны чинь нэг дутагдал бол нэг хэсэг бол ямар ч судалгаагүй нэг их дуурайж бизнес хийсэн байхгүй. Нэг нь тоосго хийхээр за энэ тоосго хийгээд цөм хийгээд байна гэж зэрэгцээл бүгдээрээ тоосгоны үйлдвэр хийгээд бүгд одоо ингээд ам фурдаг тийм ээ. Нэг нь блок хийхээр нэг 8 нэрийн хүнсний дэлгүүр хийхээр нэг нь далах хийхээр ингээд дуурайсаар байгаад бид нар тэрийг өөрсдөө ч гэсэн судалгаагүй ингэж зээлийн давхардуулж өгсөөр байгаад өмнөхүүдийг татч чангаад байсан байна. Тийм учраас одоо бидний бодлого бол яг үүр хангаад хэрэгцээг хангаж байгаа үйлдвэрүүдийг нэмж яг ийм чиглэлийн үйлдвэрүүдэд дэмжихгүй. Яг тэр манайх болсон. Одоо тоосхны үйлдвэр 4 байна. Дахиад нэмэгдэх юм бол эдгээр нь оршин тогтнож чадахгүй шүү гэдэг байна. Тэнцвэрийн авч тий. Тийм учраас яг тэр боломжуудыг судалгааг нь л одоо хийж ийм чиглэлийг шууд зарлаж байгаа байхгүй. Жишээлх юм бол үүр хангаад ерөөсөө нэг ч одоо дахианы ферм байхгүй. Одоо дөнгөж ихнийх нь нэг 2000 өндөлгчтэй дахианы одоо фермийн задуу хийгээ явж л да. Гэтэл өндөгний хэрэглээч бид хязгаар өгөх байхгүй. Ганцхан тэр. Дахиад өшөө одоо хэдэн 10,000 өндөлгчтэй үйлдвэрүүдийг бид нар дэмжихэд зах зээл нь байх. Энэ чиглэл рүү бид нар бол одоо бодлого явах хэрэгтэй. Чиглүүлж өгч байгаа. Бидний нэг боломж нь. Түүнээс биднэрт бол одоо яг бэлэн ажлын байр бол одоо орон гомшилч юм том боломжууд байдаг юм биш ч юм. Тийм, ер нь бол боломжууд байна. Ер нь бол Монголд маш том боломж. Өөрөө өөртөө ажлын байр бий болгох боломжууд ч их байна. Бий болцсон ажлын байрууд ч маш их байна. Жишээ нь одоо Төв аймаг бол мал аж ахуй газар тариалан хосолсон бас Монголын энэ хүнс үйлдвэрлэлийн их том аймаг шүү дээ. Тэгэхээр зэрэг жилд биднээс нэг 18-9 мянган төр ажлын байр гарч ирж байгаа юм. Тариалалт, ургац хураалт Том тоо шүү дээ. Энэ мал аж ахуйн өвлжилтийн бэлтгэл ажил хангах одоо энэ ямаа самнахноос гарч гэдэг юм ингээд бүх ажлууд дээр. Тэгэхэд дотоодоос бид чүү нэг 12 орчим мянган иргэдийг төр ажлын байраар хангаад бусдын зэвсэг түвшин холбогдох бүх оюутнууд өтер гэж татаж байж энэ цаг үеийнхэн том ажлуудыг бүгдийг нугалж штэ. За дээр нь Төв аймгийн нутаг дэвсгэр дээр энэ өнгөрсөн 4 жилд үндэсний хэмжээний том бүтээн байгуулалтууд их явагдлаа. Олон улсын нисэх буудлыг Улаанбаатартай холбосон хурдны авцамч гэдэг юм уу. Тэгээ энэ үн дээр 400 хүн ажиллах шаардлагатай байна гэхэд бүх орон нутгуудаас судалгаа аваад ингээд ажиллуулахад ердөө 100 гаруй хүн 200-аад хүн л бүртгэл өгж орж ирж байгаа байхгүй. Тэгэл Улаанбаатараас гэдэг юм холбогдох зэрэгэлдэх аймагуудаас асуудлаа тавьж тэндээс ажиллах хүчин хангаж энэ том бүтээн байгуулалтыг өргөнүүлж байна. Одоо саяхан биднээс энэ Улаанбаатар хотыг утаагүй болгох сайжруулсан түлшний үйлдвэр гэж том үйлдвэрийг Төв аймгийн нутаг дэвсгэрт суурийн тавилаа. Жилдээ 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр. 1500 ажилчинтай байхаар одоо энүүнийг хангахад бол ажилчдыг хангах гэхэд бол маш л одоо хөдөлгөөн өрнж байж
эвлийн илгээт гэдэг шиг л юм зохион байгуулж үжид хангахгүй бол хангахад нэлээд төвөгтэй байгаа нэрэ. илгээт тавар яваад тэгээд Одоо эндээс харж байхдаа ерөөсөө энийг шийдэх боломжууд нь харагдаж штэ тий. Одоо яг гоё ярьж ш манайд. Ажилгүй байхгүй, ажиллаж олохгүй байна тий. Тэгсэн чинь манай Баруун аймагт ажил нь олохгүй залуучууд мэрэгжлийн хүмүүс нь байж штэ. Тийм учраас төр засгаас нэгдүгээрт томоохон үйлдвэр ажихын газруудыг ихээр алссан газрууд барьж өгөөд орон сууцын амьдрах боломжийн хийгээд өгчүүд болчихно тий. Бид нар жишээл асхад тэр Дулаан харын уулуурхайн тэр орд газруудыг нээх үйлдвэрийн барих асуудлууд яригдээд явж байгаа. Алсагдсан тэр бишсэн хөгжлийн бодлого гэж ярьж байгаа шүү дээ. Тэр хэрэгжээд ирвэл жишээл тэр 105 мянган хамтаа тэр баруун бүсийн ховд ус аль аль нь ажилгүй их байгаа. Тэ тэндээ сургууль цэцэрлэгийн барьж өгөөд үйлдвэр ажихын газруудын бариуд тэгээд хөгжөөд асуудал нь шийдэгдээд явчих шүү дээ. Энд одоо энэ манай 2 дарга энд 2 дарга маань ажилчин хэрэгтэй гэж байна те. Тэнд бол ажилгүй залуучууд их байгаа. Тэндээ одоо уулуурхай хөгжих боломж нь байна. Жишээл мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах тэр аршилны үйлдвэр нэг 6 чадвар махны үйлдвэр бид нар барьсан. Одоо хөгжөөд явж байгаа шүү дээ. Тэгээд төр засгаас бол харин нөгөө төлөвлөлт байхгүй учраас бүгдээрээ дээд сургууль төгсчээл тэгээд илүүдэд байж байгаа асуудал байгаа шүү дээ. Гэхдээ бид нар урд нь социализм үед нарийн төлөвлөдөг байсан тийм. Төлөвлөө тэдний ихтэн хэрэгтэй. Тэдэн тий. Тийм юу байгаагүй. Одоо 1000 хүн төгсвөл 1000-уулаа дээд сургууль төгсөрдөг тийм. Эргэж ирэх ирээд ажилтаа болохын тооцоолдгүй. Бид нар бол аймагтай шаардлагатай мэрэгжил эрэлт нийлүүдийн судалгааг хийцэн байгаа. Ийм мэрэгжил хэрэгтэй гэх. Энийг сурч болохгүй гэж хүний эрхийг хааж болохгүй шүү дээ. Тийм учраас чөлөөтэй бүгдээрээ дээд сургууль төгсчрээд тэрнээсээ болоод энийг асууж байгаа тийм. Одоо ингээд сайн талаараа харахаар сая ингээд нөгөө одоо COVID-19 гэдэг энэ айхтар цар тахлаар чинь бүх монголчууд ер нь бүх дэлхийн нийт бол эх орон ямар үн цэнтэй гэдгийг ер нь мэдэрлээ шүү дээ. Ялангуяа манай Монгол улс бол одоо аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа одоо энэ цар тахлыг цааш нь дэгдэхгүй байгаа одоо сайн ажиллаж байгаа улсны нэг болчихлоо. Тэгээ дээрээс нь би нэг зүйл дахиж асуумаар санагдлаа. Та хэдийн маань энэ ярьж байгаа яриа болгон боломж байгаа даа. Манай одоо яг юм залуучуудын би миний үеийн төлөөлөл бол яг юм заагийн дээр байгаа юм шиг. Дийлэнх нэг гадаад нэг сургууль сурцсан, эсвэл гадаад ажиллажчихсан. Тэгээ буцаад ирэхэд одоо ч магадгүй таны одоо Уранга аймагт ч тэр өндөгний фермийн одоо үйлдвэрийг бий болгоход бол тэр залууд бол аюул том стартап бас том орлого шүү дээ. Тэгэхээр танаа аймагуудын залуучууд болон одоо гадаад байгаа залуучууд одоо хүүхдүүдтэй ирээдүйн мэрэгчлээ сонгож байгаа бас олон залуучууд байгаа байх. Та бүгд яг тус бүрдээ өөрсдийнхөө мэрэгчлийг ямар мэрэгчлээ те энэ мэрэгчлэр одоо хэдэн жил ажиллаад туршлагатай энэ мэрэгжлийн давуу талыг бас таниулвал одоо таны төрөний хэлдэг шиг нөгөө даган дуурайна гэдэг шиг манай үеийнхэн бол яг миний мэдж байгаагаар бол дийлэнх нь маркетинг руу орсон. Баахан маркетингийн менежерүүд гарч ирээд тэгээд англи хэлний орчуулагч гарч ирсэн. Тэгээ баахан Японы судлаач, тэр орон судлаач, энэ орон судлаач гэдэг мэргэжил гарч ирээл. Тэгээ бөө орон судлаач найзуудтай одоо би уулзахаар тэгээ зарим бараг судалсан орноос мэддгүйч найз байдаг манай найзууд. Тэгэхээр энэ мэргэжлийн сайхныг бас таниулчвал магадгүй энд үзэж байгаа 5 залуучууд бүгдээрээ зөв шийдвэр гаргавал бас гоё байх. Танаас эхлээд ингээд тийм мэргэжилтэй тэнд сургууль төгсөөд тэгж ажлын гараа эхэлчихье гэдэг яриул их сонирхолтой байх дахиад би тэгтээд авч. Тий. Ер нь яг хуу санхүүгийн мэргэжилтэй нэгтлэн бодгоч мэргэжилтэй л дээ би. Тэгээ санхүү эдийн засгийн коллежийг бас төгссөн. За сүүлд одоо юу гэдгийг удирдлага академийн одоо магистрийг бас төгсөөд ажиллаж байгаа энэ төрийн байгууллагад бас 20 гаруй жил ажиллаж байна л да. Хуучин бол одоо нэгтлэн бодгоч хийжсэн. Санхүүгийн хяналтын байцаагч хийжсэн. Тэгээ аймгийн одоо хөгжлийн бодлогын хэлтсийн дарга. Тэгээ аймгийн одоо санхүүгийн хэлтс. Тэгээ тамгын газрын дарга ажиллаж байгаад. Тэгээ нийслэл Улаанбаатар хотод бас нийслэлийн мэргэжлийн хяналтын санхүүгийн хяналтын албаны дарга бас сүүлийн хэдэн жил хийж байгаа. Тэгээд Орон аймгийн засгийн даргаар томилсон л та. Ер нь бол энэ яриад байгаа бидний юм бол ингээд их өөр сэдвүүд болоод байна л да. Тухайлбал одоо Дорногов аймаг өөрөө аж үйлдвэрийн чиглэлээр хөгжих гэж байгаа ийм аймаг. За бусад аймагуд бол хөдөө аж ахуйн чиглэлээр ч гэх юм уу тийм ээ. Өөр чиглэлээр хөгжих ийм аймагуд байна шүү дээ. Тэгэхээр манайд бол одоо хамгийн их хэрэгцээтэй их мэргэжил байна гэх юм бол одоо хүнд машин механизмын одоо тийм ээ. Тийм одоо жолооч нар дээр нь төмөр замын одоо замчин ч гэх юм уу те туслан машинист ч гэдэг юм уу. Дээр нь одоо юу гэдгийг уул орхын одоо тэр баяжуулах болон боловсруулах үйлдвэрийн одоо ажилч байдаг ч гэх юм уу. Ийм мэргэжлийн хүмүүс одоо их тутмаг байж байгаа. Тэгээ бид нар энэ жил
түрүү жил яг хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамт ярьж байгаад аймгийнхаа мэрэг сургалт үйлдвэрлэлийн төвийг өргөтгөөд тэгээд төмөр замын бас 4 анги нээгээд ингээд явж байгаа л да. Одоо ингээд энэ Зүүн Баянгаас 5 толгой, Сайн Шандаас Сүхбаатар бичигт гээд энэ төмөр замын ажил бол ингээд эхлээд явж байгаа. Хэрвээ энэ ингээд эхэлчих юм бол 3000 гаруй ажлын байр бий болох юм байна. Тэгэхээр одооноос эхлүүлээд бид нар энэ төмөр замын ажилтныг орон нутгатаа бэлтгэх. Ялангуяа тэр олон сумдуудыг дамжиж байгаа сумын малчтын хөлтийг энэ төмөр замчин болгохын ажлыг одооноос эхлүүлээд бид нар явж байгаа. Тийм учраас энэ одоо нефтийн үйлдвэр гэж ярьж байна тийм ээ. Бас л одоо 1000 гаруй ажлын байр бий болно. Нефтийн одоо мэргэжлийн хүмүүс, газрын засгийн мэргэжлийн хүмүүс гэдэг тийм. Өөр одоо ямар юм яг тийм мэргэжлийн хүмүүсийг одоо бид нэр одооноос ихтэй бэлдэж яахгүй бол тэгээд түрүүн бас хэлсэн. Одоо бүх залуучууд маань ингээ бакалаврын боловсролтой, дээд боловсролтой болцсон. Тэгээд одоо тэр бие хүчний ажилч юм уу тэр мэргэжлийн шаардсан ажил дээр бас ажиллаж чадахгүй шүү дээ. Очиж одоо бүртгүүлээд одоо ичдэг ч юм уу, зовдөг ч юм уу тэр ажлын байран дээр очиж ажиллахгүй шүү дээ. Манай дээр одоо барилгач юм бол маш хэрэгтэй. Барилгын одоо засаж чимэглэж байдаг юм уу те. Ийм мэргэжлүүд одоо бол зайлшгүй одоо шаардлагатай байна. Би эдийн засгийн мэргэжтэй. Сургууль төгсөөд өөрийнхөө нутагт сумаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 22 настай юм уу? Сумын засаг даргын орлогч болсон. За тэгээ өнөөдрийг хүртэл үндсэндээ эн чинь 30 жил төрийн байгууллагт өдрөд хал хассан байна. Аймаг, сум. Тэгтээ сумын хурлын дарга, аймгийн хурлын дарга, сумын засаг дарга, аймгийн засаг даргыг хассан байгаа юм. Тэгээд энд бол би явахаар зэрэг яг иргэдийнхэн донд ажиллажсэн учраас энэ амьдралын жаргал зовлон, ололт амжилт энэ бүх юмыг мэдэрч байна л да. Тэгэхээр зэрэг ер нь бид энэ улс орон хөгжихэд яа харахгүй баялаг бүтээж ижил өгч байна. Тийм учраас баялаг бүтээхийн салбаруудаа бид тэргүүл нэлээд сайн хөгжүүлэх ёстой. Тэрнийхээ ажиллах хүч боловсон хүчнүүдээ бид бэлтгэж авах ёстой. Тэрний үнц нь хөдөлмөрийн үнц нь өөрөө бас энэ цаг үеийнхэн дэлхийн үн цэнлүүд өгөх ёстой. Ингэж байж энэ залуучууд маань энэ салбарууд руугаа баялаг бүтээдэг тэр үйл ажиллагаараа илүүтэй татагдаж орж ирэх болцоо боломж нь бүрднэ. Дэлхийн нийтээрээ даяаршиж байна. Зах зээлийн энэ их том өргөн боломжинд хүссэн хүсээгүй татагдаад орцгоож байна. Тийм учраас бид одоо дан ганц өөрийнхөө хэрэгцээг хангадаг хэлбэрээр юм биш. Импортлогч биш, экспортлогч орн болох энэ том зорилтоор тавьж дэлхийн энэ том зах зээлүүд рүү бараа бүтээгдэхүүнээ гаргаад ирэх юм бол аяндаа энэ үйлдвэрлэлийн салбар гэдэг юм уу баялаг бүтээгт салбарын маань өөрийнх нь үнцийг өсөөд тэрийг дагсан хөдөлмөрийн үнэлэмж өсөөд тэнд ажиллаж байгаа улсуудын бодит орлого салхи хөлс сахиад явчихаар зэрэг аяндаа манай залуучууд энэ салбар руугаа нэлээд хүчтэй орж ирнэ. Манай засгийн газрын том бодлого явж байна шүү дээ. Хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орн болёо. Импортлогчоос экспортлогч орн болёо гэдэг ингээд том зорилтууд явчихлаа. Хүнснийхээ хэрэгцээ дотоодоос 100% хангая. Энүүнийг дагаж яа харахгүй малажгүй газар тариалангийн салбараа бид хослуулах, эрчимжүүлэх, гарч ирж байгаа ашиг шимтүүхийдүүдэд боловсруулах, өөрийнхөө хэрэгцээг хангаад энэ хойд урд хоёр том зах зээл рүүгээ ахиухан шиг гаргах ийм л өргөн боломжуудыг яах ёстой. Тийм учраас энэ хоёр орны өөрийнх нь дотоодын стандарт юмнуудыг хангаж чаддаг тийм зэрэглэл рүү үйлдвэрээ бид технологийн сайжруулах, энэ хэл гайлаанд давж чаддаг тэр одоо сертификат юунуудыг авах ёстой. Тэгжээж л одоо өргөн боломжууд бүрдэх юм. Тэгээ энэ тал руу Монгол нэлээд сайн явж байна гэж би бол хэлэх гээд байгаа. Энэ тийм учраас энийг дагаж манай залуучуудад маш том боломж бий болж гарч ирнэ. Биднүүсийн хөгжил үнэхээр урагшаан чиглэлээр ахаа явцсан гэдгийг л нийтээрээ ойлгох ёстой. Яг уу энэ цагт биднүүсийн үед бол 8 хүүхэдтэй айлын хүүхдүүд ч одоо жишээ нь биднүүс итер бол одоо бол хүүхдүүд 2 юм уу 3 л байгаа даа шүү дээ. Тийм учраас мэдээж инкри байж байна. Хоёрдугаарт мэдээж эрдэм боловсролтой болгох гээд ихтэй сургуулиуд руу илүү их зүтгүүлж байна. Тэгээ энийг дагсан нэг тийм нийгмийн сэтгхүй яваад байгаа. Энэ төр зүрийн юм л гэж ойлгодог би бол. Бүгдээрээ эн чинь цагаан захтан байж болохгүй шүү дээ. Баялагаан бүтээдэг, хөгждөг энэ юм руугаа явна. Угаасаа амьдрал үнэн л тэрнээс хойш. Тэлэмхэн дарга. За би автотээврийн инженерийн эсгч мэргэжилтэй энэ Полинд төгссөн. Дараа нь бол Оросын холбооны улсад бас
төгссөн Нэгтлэн бүртгэл аудит гэдэг. Тээврийн байгууллагаас ажлын гараа хийсэн. Тээврийн удирдах газарт одоо тоордогчээс эхлээд эдийн засгийн Нэгтлэн ашиглалтын эцсийн дарга орлогч гээд сүйдэн дарган хийжсэн. Нефтийн салбарт ажиллажсэн. Энд бол би одоо залуучууд хандж хэлэх нэг гол зүйл бол ер нь бол сайхан амьдрах хүний өөрөөс нь шалтгаална. Тэ? Мэрэж би юу чадах вүлээ? Тэ гэдэг. Тэгээд хэд бэлэнчилсэн сэтгэлд бас орж болохгүй. Тэ? Тэгээд би дагаад амьдрах ухааны сурах тал дээр бас энэ ерөнхий боловсролын сургууль дээр ч одоо хичээл заалгаад тэгээд саяын эрдэнэлүүдийг бас дагж явбал боломж юм байх. Тэгээд ер нь манай Монгол улс маань одоо 100 гаруй жилийн хөгжиж ирсэн түүхэндээ бол энэ хөдөөж ухаага бас төшөөд хөгжиж ирсэн байгаа шүү дээ. Мадаж ухааг бол гол юм байгаа. Би газар тариал юм байгаа. Мөн одоо цаашдаа үйлдвэр аж ахуйн газар хөгжөөд явж байгаа. Уулуурхай бусад хөнгөн үйлдвэрүүд. Энэ дээр бол чиглүүлээд бас залуучуудыг сургах, мэрэгжил сургалт үйлдвэрийн төв дээр сурах, улсуудын тоог нэмэгдүүлэх тал дээр бас анхаараа явуул боломж нь байгаа. Одоо дэлхийн улс орн маань ерөөсө хурдтай хөгжиж байгаа. Яг энэ хурдыг дагаад бид бас хурдтай өөрчлөгдөж, шинжлэгдвэл тэгээд хөгжих боломж нь бидний гарт байгаа. Тэгээд залуучуудын гарт байгаа. Энийг бол хурдтай өөрчлөгдөж. Олон залуучууд гадаад дотоод төгсчирсэн хэд хэдэн хэлтэй сайхан байна шүү дээ. Сайхан. Гамбалдар. Миний хувьд бол би чи холбооны инженер юм л дээ. Радио холбооны. Холбооны газар өөр одоо 4 үрээд монтер бас эхэлж ажлын гараа эхэлсэн юм л дээ. Одоо түрд нэг 16 жил ажиллаж байна. Тэгээ би зүгээр ингэж л бодоод байгаа. Одоо бол дэлхий бол нэг өөрөнгө шимсэнд хавтгаа болж тээ. Дэлхийн хөгжил бол асар хурдтай явж байна. Тийм учраас энэ эцэг эхчүүд ер нь бас энэ хүүхдүүдийнхээ мэрэгжил сонголтын дээр нэг анхаарч оролцож бодож энэ дэлхийн нийтийн чиг хандлага нь хаашаа явж гэнэ үү? Манай хүүхдийг 4 жилийн дараа төгсгөд ер нь юу болцсон байх нь гэдгийг жоохон бодмоор юм шиг. Тийм ээ. Одоо жишээлбэл өнөөдөр одоо юу гэдгийг баахан банкнд л эдийн засагч нар л байсан. Одоо нэг банкуд ч мөр хөнгө болж тейлэргүй шуулах гэдэг шүү дээ. Одоо үндсэндээ нэг карт уншуулаад ерөөс нэг ч ажилтангүй шуулах гэдэг шүү дээ. Нэг аппликейшн Uber гэх нэг аппликейшн гарч ирэл дэлхийн бүхэл одоо үндсэндээ таксинуудыг лампаар уулчлаа шүү дээ. Тийм ээ. Гэтэл одоо нөгөөд чинь дахиад нөгөө хоолны газруудыг хүртэл одоо ингээд дэлгүүрүүдийг хүртэл ингээд лампаар уулаа явчих. Гэтэ одоохондоо хүндрэлтөө нэг одоо юу гэдгийг баашинг одоохондоо яг тэгж барьж чадахгүй юм л та. Төмөр замыг ч юм хараад чадахгүй тийм ээ. Тийм учраас өөрөөр нь би инженерчлэлийн салбар руу яг хүний гараар бүтдэг тэр салбарын хөгжил бол ирээдүйд байна. Байсарч. Тэр байсарч байх болно тийм ээ. Тийм учраас тэр чиглэл рүү бас ер нь бодож мэрэгжил сонголт хийхдээ бас анхаарч явах зүг юм уу гэж бодож. Төлөвлөгөөний инженер юм байна. Төлөвлөгөөний менежерээр бас суралцдаг гэсэн. Төлөвлөгөөний актанд. За голчлоод бас олон нийтийн байгууллагаар ажилласан, олон улсын байгууллагад ажиллаж байсан. За сумын засаг дарга орлогчоор ажиллаад тэгээд аймгийн даргаар ажиллаж байгаа юм байнамаа. Ер нь бол нөгөө төр иргэний хоршил их зүү явах юм бол маш том үр дүнгүй гардаг. Тийм учраас залуучууд маань илүү их их оролцоотой нийгмийн одоо хөгжилтэйгээ хөл нийлүүлж халах хэрэгтэй л дээ. Тэгээд зөв чигээ зөв тодорхойлох хэрэгтэй гэсэн үг. Тэрэн дээр бас төрийн байгууллагууд маш их тийм төлөвлөлтийг сайн хийж зөв чигэдийн сайн гаргаж өгч боломжуудыг бас нээж өгөх хэрэгтэй. Ингэж нь өөрөө төр иргэний хоорондын харилцаа хандлага зөв чиглэл рүү харж үр дүнгууд гарч эхэлнэ гэж боддог. Энэ чиглэлээр л одоо ажил хийх хэрэгтэй гэж бодож байна. Миний хувьд бол цэргийн юм. Тэгээд цэргийн сургууль төгссөн. Тэгэхдээ дотроо манай ч олон мэрэгчлээ цэргийн арт тал гэж мэрэгчлээ гэдэг. Арын албатай. Хүнс одоо ховц сунар гэх тэрийг яг мэрэгчлээ тэр мэрэгчлэр төгссөн. Тэгээд дандаа төрийн албанд ажилласан. Сүүлд нь Америк нэгдсэн улсын Калифорни мужид Калифорни их сургууль бас төгссөн. 11 онд төгссөн. Тэгээ ер нь одоо ойрын нэг 10 20 жил бол манай Өмнө Говь аймагт одоо түрүү ярьж төмөр замын чиглэлийн хүмүүс хэрэгтэй. Уулуурхай тэр дотроо гүний за тэгээ механик инженерүүд, зам гүүрийн инженерүүд одоо нөгөө 5-7 цахилгаан станц баригдана эхлэхээс бас 1000 гаруй ажилтнтай болохоор нөгөө цахилгааны, дулааны эрчим хүчний инженерүүд хэрэгтэй болох юм байна. Тэгэхээр ер нь одооны залуучууд сургууль төгсөж байгаа эцэг эхчүүд залуучууд зөвлөхөд бол
ийм чиглэлийн энэ математик суурьтай, физик суурьтай хичээлүүдээр сайн бэлтгэж эсэсийн ерөнхий шалгалтанд орж аль болохоор энэ технологийн чиглэлийн IT бас их одоо эрэлт хэрэгцээтэй байна. Тэгэхээр энэ чиглэлийн одоо мэрэгжил эзэмших юм бол ирээдүйдээ нэг 10 хэдэн жилдээ бол эрэлт хэрэгцээтэй байх юм байна гэж харагдаж байгаа. Одоо ингээд Өмнө говийн зарын цэг хөдөлмөр халамж үйлчилгээнээс зарын юу байдیں۔ Групп. Тэн дээр харж байхад ер нь л тэр уурхаад, макийн тэр уурхаад, энерги ресурс, оюутлагууд тийм сая миний хэлсэн л голдуухан одоо мэрэгжлүүдийг авна гэдэг. Тэгээ залуучууд манай орох гэхлээр олон улсын эдийн засагчлаг энэ одоо таарч өгдөг. Нэг бол олон улсын банк татварын одоо эдийн засагчлаг энэ орон судлаач нэрөөсөө болж өгдөг. Нэг бол одоо эрх зүйчлэг энэ нэрөөсөө болж өгдөг. Бүх олон улсын нөхдөд. Тэгэхээр яг тэнд нэг ажиллах гэхлээр зэрэг их төвөгтэй хүмүүс орж ирдэг. Тэгэхээр одоо тэнд юу хэрэгтэй вэ? Жинхэнэ одоо гагнуур хийж чаддаг. Жинхэнэ тэрийг өрдөг, тэр санг холбож чаддаг инженер эрхтэй байгаад байдаг. Тэгээ сүүлийн үед аймгийн төвдөр ч гэсэн бүтээн байгуулалтан дээр дандаа зар тавиад нөгөө компани захирлуудтай уулзаар ажил ингээд хугацаанд орохгүй нэ дарга гэж. Яагаад тэгэхээр хүн ерөөсөө тогтохгүй байна. Тэгээ та нар цалин мөнгөний яагаад байгаа юм биш үү гэхээр үгүй ч одоо хамгийн боломжтой өдөр 50,000 төгрөг 55,000 төгрөг гэж ингэх юм. Тэгээл хүн ерөөсөө ирэхгүй маа гэд. Тэгэхээр одоо залуучууд маа нэгдүгээр мэрэгчлээ ерөөсөө олоогүй болчоод байна. Бүгд тууш одоо нэг чиглэл юм руу ороод байна. Хоёрдугаар нэгэнт их дээд сургууль төгссөн хүмүүс чинь санаа зовоод байд юм уу, ичээд байд юм уу? Тэр одоо эргээд тэр яг тэр үйлдвэрлэлийн тэр биеийн хүчээр хийдэг ажил руу ерөөсөө орж өгөхгүй байна. Гуравт нь одоо ингээд сарын 200,000 төгрөгийн стипендтэй политехник коллеж 70 задгад дээр байгаа. Төдийлөн хүн одоо дүүч ангиуд нь орж өгөхгүй байна. Тэгээ хайцсан 9 сарын 1 болдог. Нөгөө маань одоо бүх тоног төхөөрөмж одоо яг нөгөө уурхай дээр ажиллаж байгаа юм шиг тийм төхөөрөмжүүд тавьчихсан. Бүх юм бэ. Тэгээ тэндээ дотор байртай, хоолтой, дээрээс нь цалинтай. Тэгэхэд хүн очихгүй мөртлөө хайцсан бүгдээрээ Улаанбаатарт ирчээ. Тэгээ яг нариндаа ингээ харахаар хөдөлдөг чигээд. Яг нариндаа хэн өнөөдөр сайхан амьдрч байна. Хэн одоо ажил орлоготой сайхан байна. Одоо тэр одоо политехник коллежид ороод тэр мэрэгжлийн ур чадварыг одоо 6 сар ч юм уу жил ч юм уу сураад төрүүлээд одоо хамаагүй хугацаа хожоод тэгээ тэр том уурхай руу орцсон. Тэгвэл эргээд тэр уурхай том цалинтай ажилд орж байгаа юм чинь байр нь банкуд нэрээс уурхайнуудаар очиж баг булаацалдаад ингээд зээлээ өгөө байртай болчих. Тэгвэл машиныг одоо цалингаараа авд юм уу, лизингээр авд юм уу бүгдээрээ сайхан одоо машин тэрэг унтсан байна. Байртай болцсон байна. Тэгээд одоо амралтаараа гэртээ хурж ирээл авгаа өгтүүтэйгээ сайхан одоо хэд хоног хамт байгаа. 7 хоногт 14 хоног амардаг нь 14 хоног сайхан амраал. Тэгээд онгоцоор суугаад ажил дээр очиж ерөөсөө онгоцоор ш наацсан. Тийм бил. Онгоцон сайхан суугаад чихвч тэр хөгжим сонсож онгоцон нэг 30 хэдхэн минут суугаад ажил дээрээ буучна. Ажил дээрээ буунгууд тэнд нэрөөсөө халуун байр, халуун хоол одоо такси үйлчилгээ автобус бүх юм байна. Тийм ч бас залуучууд маань мэрэгчлээ их зөв одоо сонгох хэрэгтэй. Хоёрдугаар хөдөө орон нутг руу явж өөрийгөө одоо ирэл хийж хайж тэр ажлаас халширахгүй орж явсан амжилтанд хүрсэн одоо бүр геологийн чиглэлээр анх орсон залуучууд гадаад очоод Өмнөд Америк, Африкт очоод одоо мэрэгчлэлтэнгүүд хийгээд явж байгаа сайхан Монгол залуучууд байна. Тэр 1300 метрийн гүнд тэр халуун одоо гүнд очоод тэгээд том бүтээн байгуулалт хийгээд явж байгаа. Ингээ харахад дандаа сайхан Монгол залуучууд. Ер нь баг оюутлага ажилт 95-6% нь монголчууд болсон шүү дээ. Гадаад ажилтаа цөөлөд манайхан сураад тэр том дэлхийн одоо баг 7 гайхамшигын дараа 8 дахь гайхамшиг гэж хэлж болохоор газар доор том бүтээн байгуулалтанд одоо монгол залуучууд сайхан ажиллаж байна гэдэг. Ер нь бол манай залуучууд сайхан ирээдүй байна. Ажил төрөл одоо хөгжил байна, ажлын байрууд байна. Өөрөө л зөв одоо хувийн зохион байгуулалтаа сайн хийчих юм бол боломж байна. Танилцах аялал зохион байгуулалт. Гол нь мэрэгчлээ төв сонгох. Манай засгийн газар чи улаан их сайхан хөтөлбөр төвшүүлсэн шүү дээ. Одоо хэрэгжээд явж байгаа 2100 гэдэг хөтөлбөр төвшүүлсэн байхгүй. Энэ 21 аймагт 100 үйлдвэр барья. 100 одоо боловсруулах үйлдвэр барья гэдэг. Үнэхээр Монгол улс бол одоо мал аж ахуйн баялаг ихтэй байна. Арь ширний үйлдвэрүүд барьж болно. Газар доорх одоо баялаг их байна. Тийм учраас боловсруулах, баяжуулах үйлдвэрүүдийг л сайн барих хэрэгтэй юм байна. Хэрвээ ингэж барьж чадах юм бол одоо юу гэдгийг ажилгүйд л нэгдүгürt буурна тий.
Хоёрдугаарт одоо юу гэдгийг нөгөө бүтээн хэмжээ нэмэгдээд экспорт нэмэгдэхээр одоо нөгөө хүний цалин хөлс нэмэгдэх, цалин тариа одоо өндөр авах юм болцоо боломж бид нар байгаа байхгүй. Тэгээ энэ 2100 гэдэг хөтөлбөрийг л одоо 21 аймагт л одоо эрчимтэй хэрэгжүүлээд ингэж явах нь бид нар сайхан амьдрах боломж байгаа юм. Тухайлбал Орон аймаг дээр яг энэ 2100-тай холбогдуулаад бид нар 11 үйлдвэрийг одоо эхэлсэн. Нэг 6-7 оноо ашиглалтанд ороод явж байна. Одоо ингээд цаашдаа бол одоо юу гэдгийг гангийн үйлдвэр, ширмний үйлдвэр, аккумуляторын үйлдвэр, за тэгээд өшөө зөндөө одоо нефт боловсруулах үйлдвэрүүд дагаад дахиад 30 гаруй одоо үйлдвэрүүд орж ирнэ гэж байгаа. Яг энд үйлдвэрүүд ингээд одоо том томороо нэг нь одоо 5000 ажилтнтай ч гэдэг юм уу 6000 ажилтнтай ийм л одоо арьс шир ноос ноолуур одоо уул уурхайн тийм ээ ийм боловсруулах үйлдвэрүүдийг ярьчих юм бол ерөөсөө Монгол хүн шиг сайхан амьдрах юм тий хүн бол байхгүй. Тийм учраас энэ үйлдвэрүүдийг л маш хурдан л одоо барьж байгуулад маш хурдан л одоо ашиглалтанд оруулах юм бол үнэхээр одоо бид нар энэ дэлхийн улсуудаас бүр одоо хангалуун амьдрах. Биднэрт бол их сайхан юм биш байгаль байна. Тэ? Хүн багтай байна. Баялаг байна. Үнэхээр одоо орон нутгийн сайхан амьдрах юм болцоо боломж байгаа юм. За ийм сая бид хэд суугаад нэг юм яриаггүй жисэн чинь нэвтрүүлгийн цаг дуусгалцсан байгаа байхгүй. Тэгээд нэг олоолаа болохоор бас тэгээд ах шиг байна. Тэгээ яг ямар ч хэлсэн нэвтрүүлгийн цаг маань ингээд дуусч байгаа ч гэсэн би та бүхнээс нэг зүйлийг хүсмээр байна те. Одоо магадгүй ингээд бүрийн эрхийн хугацаа ингээд дуусч тайлангаа тавих ингээд хугацаа бас төгсөж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр яг 1 минутанд багтаагаад те тухайн аймагтаа одоо хийсэн өөрийн одоо санаачилсан онцлог ажлуудаасаа ингээд ганц минутанд ингээд багтаагаад манай аймгийн дарга маань хэлвэл бас зүгээр юм болоо гэж бодоод байхгүй. Тэ? Тий, тэгээд бид бас аймгийн засаг дарга болохдоо аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр гэж 4 жилээр удаа гаргаж танилцуулдаг. Тэгээд энэ мөрийн хөтөлбөр маань 2019 оны 12 сард аймгийн иргэдийн төлөө штурал хуралдаад Дорногов аймгийн засаг даргын одоо хөгжлийн төлөө хамтдаа мөрийн хөтөлбөр бол 97.7% хэрэгжиж байна гэдэг дүнгээд л тавьдсан. Тэгээ одоо энэ үлдэж байгаа хугацаанд хэрэгжүүлэх юм бол 100% хэрэгжиж болоод басна гэж. За манай аймагт одоо хамгийн их хэрэгцсэн юм гэхэд бол бид нар эрүүл мэндийн салбарт нэлээдгүй их хөрөнгө оруулалтыг оруулсан. Ялангуяа одоо энэ хугацаанд 3 эмнэлэг одоо бариад ашиглалтанд оруулжлаа. За залуучуудад зориулаад одоо түрүүн хүүхэд залуучийн бие үйлдвэрийг сайжруулах, нийтийн биеийн тэмрийн спортыг хөгжүүлэх чиглэлээр спортын орднуудыг одоо сум болгондоос бариад спортын албатуудыг бас байгуулж өгсөн байж байгаа. За мөн одоо бид нэр энэ инженерийн худаг, за малын үйлдвэр өмгийг бас сайжруулах тийм ээ. Энэ чиглэлээр бас тодорхой хэмжээний ажлуудыг бас хийсэн байж байгаа. Дээр нь одоо бид нэр боловсролын салбарт бас нэлээдгүй хөрөнгө оруулалтыг хийсэн. Ялангуяа манай сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт одоо 98.5 гээд бараг 100% төрсөн. Одоо нөгөө цэцэрлэгийн насны бүх хүүхдүүд маань л одоо цэцэрлэгт явдаг болсон байна гэсэн үг шүү дээ. Энийг одоо бас хийсэн. Тэгээд сумандаа сайхан амьдрийгээд сум болгонд одоо нэгдсэн уурын зуухтай, цэвэрлэх байгууламжтай, цэвэр бохор устай бас болгож одоо өгсөн байж байгаа. Ядаж одоо бид нар сум орон нутагта эрүүл аюулгүй орчинд л одоо амьдрах ийм болцоо боломжийг л одоо бид нар бий болгож өгсөн. Тэгээд дээр нь энэ Монгол Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ том одоо ингээ бүтээн байгуулалт хэрэгжиж штэ. Үүнийг уялдуулаад замун өвд болон сайн шандын хот төлөвлөлт инженерийн одоо инженерийн асуудлыг одоо төлөвлөлөд бид нар явж байна. Энэ аймаг бол одоо юу гэдэг ирээдүйд бол одоо юу гэдэг 100,000 200,000 хүнтэй болох учир одоо бол бид нар бол энэ дэд үтсийн асуудлыг бол ингээд замын өвд сайн шанд сум дээр одоо ингээ хийгээд явж байгаа. За бүх ажлаа ярил угаасаа 1 минут аваад ч амжихгүй багтахгүй. Ер нь л одоо энэ бүс нутагт л одоо залуучууд маань иргэд маань сайхан амьдрах энэ болцоо боломжийг л одоо аймгийн засаг даргад бол хамаарахгүй юм гэж байхгүй шүү дээ. Угаасаа маш их ажил хийж байгааг нь ойлгож байгаа л да. Яг нэг онцлох нэг гэж байгаа тийм. За онцлог дарга ялцлаа. Тэгэхээр мэдээж орон нутаг болгон өөрийгөө хөгжүүлэх том бодлоготой ажилласан. Төв аймгийн хөгжлийн бодлогыг аваад үзэхээр зэрэг хүний хөгжил, ажилттай орлоготой иргэний тухай асуудал нэг яригддаг. Хоёрдугаарт ая тухтай чанартай амьдралтай өрх гэрийн тухай асуудал яригддаг. За гуравдугаарт нь өсөлттэй өгөөжтэй эдийн засгтай аймаг байх тухай асуудал яригддаг. Тэгээ энэ 4 жилд хийсэн юм мэл ариун байна. Монгол улсын төр өөрөө хөдөөгийн хөгжлийг хангах, сум суурин газрын хөгжлийг хангах, иргэд орон нутагтаа ая тухтай амьдрах бололцоо боломжийг бүрдүүлсэн тийм өргөн бодлого хөрөнгө оруулалт чиглэгдсэн учраас орон нутаг үнэндээ энэ 4 жилд бол сүүлийн 30 жилд хийгдээгүй том хөрөнгө оруулалтууд хийгдсэн. Тэр хэмжээгээр иргэдийн сэтгэл ханамж
иргэд орон нутагтаа аятухтаа амьдрах өргөн боломжийг бүрдсэн. Би 2-3 тоол хэлмээр байна. 44.5 мянган хүнийг байнгын болоод төр ажлын байртай болгож чадсан байна. 101 үйлдвэр шинээр байгуулж чадсан байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэгцүүлэх хүнээрээ 43 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан аймаг 84 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж үндсэндээ 2 дахин өссөн байна. За аймгийн төсөвт нэг 14.4 тэрбум төгрөгийн орлого бүрддэг байсан бол одоо 28.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрч үндсэндээ 2 дахин өссөн байна. Тэгээ энэ бол яа харахгүй орон нутгийн удирдлагууд, Төв аймгаас сонгогдсон улсын их хурлын гишүүд, за бүх одоо төрийн албан хаагчид маань, баялаг бүтээгчид, энэ малчид, тариаланчид, иргэдийн маань хамтын зүтгэл аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө гэсэн нэг чинхүү сэтгэлээр баг болж зүтгэж ажилласны маань үр дүн л гэж хэлмээр байгаа. 101 үйлдвэр гэдэг чинь ямар аймаг бэ те? За Тэлэн хаан 2016 онд ажил авчаад одоо хамгийн тулгымдсан шийдэх ёстой олон жил яригдсан асуудлуудыг шийдэх том зорилт байсан. Энэ зорилт маань саяхан одоо өнгөрсөн оны 12 сарын Эрдэнэ телевизийн хурлаар энэ үйл ажиллагааны хөтөлбөрийн бэлтийг 95%-аар дүгнсэн байна. Ер нь бол хэдхэн туугаар хэлэхэд бол энэ 4 жилд бол аймагтаа 357 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна. Энд бол одоо 20 гаруй цэцэрлэг баригдсан. Цэцэрлэгийг одоо яагаад онцлоод байна гэвэл манай аймагт бол хүүхдүүдийн цэцэрлэгт хамралт бол нэг 62% байсан. Улсын дундч 85%. Одоо 88% хөргөнөө гэдэг 20 цэцэрлэг төлөвлөсөн. Одоо өнөөдөр нэг 20 цэцэрлэг ашиглалтанд ороод жишээ нэг 5-6 цэцэрлэг баригдаад явж байгаа. Энэ хугацаанд нэг 10 сургууль, 10 дотуур байр, мөн одоо 6 сумд соёлын төв баригдсан байна. Мөн одоо манай алсагдсан газар учраас аймгийн төв 80 жилийн түүхтэй. Энд бол нэг 20 км авцаан байдаг байсан. Засмал зам. Өнөөдөр 40 км замтай болсон. Өөрөөр хэлбэл 80 жилд баригдсан замын одоо 50%-ийг одоо сүүлийн 2 жилд барьж ашиглалтанд оруулаад байгаа. Мөн одоо 22 км гэрэлтүүд 25 км явган хүний зам гэдэг зөндөө юмнууд баригдаад явж байгаа. Алсагдсан газар бас шийдэх ёстой тулгымсан асуудал их байдаг юм байна. Өнөөдөр одоо бидэнд бол эрүүл мэндийн салбарт л гэхэд нэгдсэн эмнэлэг маань 74 онд баригдсан. Тэр үед 50 мянган хүн амтай байсан. Өнөөдөр 105 мянган хүн амт хөржих боломжгүй байсан. Нэгдсэн эмнэлэг барина гэсэн, хүүхдийн эмнэлэг барина гэсэн энэ хоёулаа баригдаад явж байгаа. Мөн одоо аймгийн төвд одоо үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудаас 12 байгууллага маань өөрийн гэсэн байр байхгүй, төрөөсөн байранд амьдардаг байсан. Энийг бол бас хөлсөж байгаа зураг төсвийн гаргаад өнөөдөр төрийн ишгэнээс огцлбор гэдэг том барилга баригдаад явж байна. Энэ шиг одоо сумууд дээр зам баригдсан. Мөн одоо гол зүйл бол энэ төрийн албан хаагч нарын одоо ажлын хариуцлага сахилгыг дээшлүүлэх тал дээр мэргэжлийг дээшлүүлэх тал дээр онцгой анхаарсан. Ялангуяа манай аймаг маань одоо боловсролын салбарт 21 жил одоо 30 гаруй жил 21-р байранд явж байсан. Энийг одоо сайжруулахын тулд энэ явуулахын тулд бид бас нэлийн ажил хийсэн. 2-3 хөтөлбөр баталсан. Элсдийн ерөнхий шалгалтын чанарыг сайжруулах хөтөлбөр гэдээ батлаад энэ элсдийн ерөнхий шалгалтын дээр 800 оноо авсан хүүхдэд нь сая төгрөг, багштад нь сая төгрөг өгөх тийм урамшууллын систем бий болгосон. 600-аас дээш оноо авсан хүүхд багш нарт нэг 500 мянган төгрөг өгдөг. Мөн одоо монгол хэлний чадварыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлээд багш нарыг одоо мэргэжил дээшлүүлэхдээ сургасан. Багангийн багш нарыг одоо төгснөөс хойш мэргэжил дээшлүүлэх хамрагдаг юм байлаа. Өнгөрсөн жил бол 500 багшийг бол зуны үйлдвэрлэлд нэг 10 хоног тэр зоост гээд амралтын газар байдаг. Тэнд сургасан. Мөн одоо нэгдүгээр үйлдвэрлэлд нь бас 465 багшийг сургасан. Тэр шиг гадаадд сурах мэргэжил дээшлүүлэх ажил дээр бол нэлээд юм хийсэн. Хийгээд зөндөө мэргэжил юмыг бол тэ 1 минут багтаах боломжгүй шүү дээ. Боломжгүй. Тэр ажлууд нэлээд хийгдсэн. Саяын одоо нэгтүүд хэлдгээрээ бол одоо 30 гаруй жил хийгдээгүй бус ажлууд хийгдсэн байгаамаа. Ер нь олон хэмжээнд бол бүх аймагуд ер нь сүүлийн 10-30 жил хийгдээгүй бүтээн байгуулалтын 4 жил хийсэн шүү. Аймаг ганцхан гүүртэй байсан одоо 2 дахь гүүрээ аймгийн төвд бас барьж байгаа. За гамбалган дараа бол бүх ажлаа ярих юм байна. За би зөв ганц хоёрхон тоогоор ярил л да. Мэдээж хөрөнгө оруулалтууд бол сая өнгөрсөн 4 жил засгийн газраас хөдөө орон тогтвол үнэхээр одоо хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжсэн. Асар их хөрөнгө оруулалтууд хийгдсэн. Хотын дараа гомдлоод лээ.
хоттой яг амар хамгийн аавчлаа гэдэг. Одоо бидний чинь асуудлыг хөдөөрөө татчих байгаа байхгүй. бидний чинь ажлыг нэг дүгндэг одоо нэг хэд хэдэн байгууллагууд байна. Жишээлх юм бол өрсөлдөх чадварын судалгааны төв гэдэг одоо олон улсын байгууллага шүү дээ. Аймагуудын ажлыг жил болгоо ингээд 170 гаруй үзүүлэлтүүдээр дүгнэдэг. 2016 онд яг намайг ажлыг авахд Үүрхангай аймаг 18 дугаар орнд байсан. 21 аймаг гэсэн. За сая 2019 оны өрсөлдөх чадрын судалгааны тайлан гарсан. Үүрхангай аймаг 8 дугаар орнд орсон. 10 байраар өргөсөлсөн байна энэ 4 жил. За одоо бол би бол одоо энэ том одоо өөрөө төсөө мөрдүүлдэг хэдэн том аймгийн ард очиж байгаа шүү дээ яг нарийн даа. Энэ бол бас нэг талаасаа яг том дэвшил байсан. Тэгээ ер нь 4 жил бол бид нар ерөөсөө нэг цөөхөн хэдэн одоо том зорилт дэвшүүлсэн юм аа. Бид нар хүний хөгжил. Тэгж хөрөнгө оруулалт бүгд л хүний хөгжил рүү чиглэсэн. Хүн хөгжинө гэдэг үгтэй зэрэг ядч нэг иргэдийнхэн дундаж насыг 2 насаар нэмэгдүүлж гэсэн том зорилго тавьсан. Тэр бол яаж одоо дундаж нас нэмэгдэх гэхтэр зэрэг ахмадууд нь уртлах ёстой. Ялгсан индэгдэл байхгүй байх ёстой. Тэгжээж л энэ дундаж нас нэмэгдэнэ. Тийм учраас анхны жилийн би ахмадаа дээдлэх жил болгон зарлаад бүх сумдуудад ахмадын өргөөтэй болоод Үүрхангай аймаг бол одоо хамгийн анхны бараг аймагтаа ахмадын өргөө барьсан аймаг шүү дээ. Ахмадууд маань өөрсдөө хөгжөөд эрүүл мэндэд нь анхаарал хэрэгтэй зэрэг ахмадууд бол үнэхээр одоо идэвхтэй нийгмийн амьдралд идэвхтэй оролцож байна. Хоёр дахь жил нь хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарлаад тэгээ бүх хүүхдүүд рүү одоо эрүүл мэндийн үзлэгт хамруулад сурлагын чанарыг сайжруулад манайх ч юм бол ер нь сүүлийн 20 жил улсад ер нь боловсролын салбарт тэргүүлж байгаа аймаг шүү дээ. Эхний 3 байртал байнга орно. Тэр утгаараа бол одоо Үүрхангай аймгийн 2 сургууль Монголын топ 10 сургууль жагсаалтанд байна. Тийм учраас тэр чиглэл рүүгээ бас нэлээд түлхүү одоо бодлого барьсны үр дүнд бол бид нар зорилттой бол хангасан. Тэгээ энэ 4 жилиг яг хуу тэгээд 2 дахь нь хүүхдийн хөгжил хамгааллын жил, 3 дахь нь тогтчлт ногоон байгууламжийн жилийн хүрээнд зөвхөн нэгт бид нар 12 хотод 80 орчим мянган мод тарьсан байна. Орчин тогтчоод сайхан болоод ирэхээр бас иргэдийн бас тэнд ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Тэгээ энэ жил бид нар бол Үүрхангайд үйлдвэрлэл өгдөг жилийг зарлаад үндсэндээ бол тэр зорилт жил рүүгээ тухайн жилийн одоо аймгийн хөрөнгө оруулалтын бодлого төлөхгүй чиглэгдээд явдаг. Ийм одоо боломжтой л да. Тийм учраас энэ одоо болгоны үр дүнд тодорхой их төвшил гарсан жилүүд байсан гэж бодож байна. Тэгээ энэ жил одоо 2019 оны үзүүлэлтээрээ Монгол улсын шилдэг аймгаар шалгарсан. За баярлалаа. Одоо бас за Батлатар. За манай аймгийн хувьд бол яг бид өхөн бас орон нутгийн хөгжлийн бодлого шийдвэр хүний хөгжил гэж тодорхойлж иргэдийн одоо нийгмийн өмнө тулгамдж байгаа маш олон асуудлыг шийдэхин тулд хөгжил төрөх 18 дэд хөтөлбөр гэдгийг боловсруулан батлуулж ажилласан. Үүний үр дүнгууд ч гэсэн тодорхой хэмжээгээр гарч ирсэн байгаа. Нэгдүгээр хүний хөгжил ярьж байгаа бол хүн эрүүл байх ёстой зарчим бол хамгийн түрүүний асуудал. Тийм учраас бид хүн нийтийн иргэдийн одоо эрүүл байх үндсийг бий болгохын тулд одоо юунд шинжилгээнд хамруулах замаар олон иргэдийг одоо бас эрүүлжүүлж чадсан байгаа. Тухайлах юм бол одоо анхдагч хавдрын өвчлөлтөд 2000 орчим хүнийг бид нар илрүүлээд 100% эмчилж чадсан амжилт гаргасан. Энэ бол хамгийн том амжилт гэж харж байгаа. Тэгэхээр манай хөтөлбөрүүд бол яг хүндээ хөрсөн хүн дээр одоо тодорхой үр дүнгууд гаргасан юм хөтөлбөрүүд яг энэ мэтлэнгээр хэрэгжиж явсан гэдэг бас довчхон хэлхэн зүйтэй баха гэж бодож байгаа. За хоёрдугаарт нь бол манай багийн амбиц бол Монголын хөгжлийг Эрдэнэтээс эхлэнэ, захирын өндийг тэнд байгуулна гэсэн зорилт тавьж байгаа. Нэгсэндээ бол судалгаанд суурилсан шинэ ухааны технологи инновацийг хөгжүүлэх зарчмаар ууд урхаг шүтсэн биш өөдрөрлөлийг шинэ дэвшилтийн технологиг бий болгосон энэ одоо эдийн засгийг бий болгох чиглэлээр ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэр утгаараа шинэ ухааны технологийн паркийг байгуулж бид хүн өнөөдөр ажиллаж байгаа. Тэр паркын ашиг өгөөд эхэлчихсэн. Ашигаасаа бид нэр өөртөө ажлын байр гаргах гэж байгаа 146 хүнд 2 хүртэлх сая төгрөгийн хөөгөө барьцааг үзэл болгож байгаа. Мөн дээрэс нь одоо шинэ дэвшилт технологиг бий болох төслийг шалгаруулж тодорхой хувь эзэмших зарчмаар хөрөнгө оруулалт хийж эхэлж байгаа. Гэт иймэрхүү байдлаар бид хүн цаашлаа жижиг үйлдвэрлэлүүдийг маш ихээр хөгжүүлж ажлын байрыг олноор нэмэгдүүлэх, мөн эдийн засгийн потенциалыг нэмэгдүүлэхийг одоо зорж ажиллаж байгаа. Ер нь бол хөгжлийг ярихаасаа илүүтэй
бүтээн байгуулалтыг ярихаас илүүтэй хүний хөгжлөө ярих нь зүйтэй. Тэгэхээр бүтээн байгуулалтаас хүний хөгжил хийж хоцорч болохгүй. Тийм учраас хүн гэдэг зүйл өөрөө хөгжиж цаашаа нийгмийг, улс орныг, дэлхийн нийтийг одоо хөгжлийн чиг хандлагыг зөв тодорхойлох ёстой учраас бид хүнлүүгээ харсан олон тал дарга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн үнэ үр дүнгuu ч гэсэн ингэ тодорхой хэмжээгээр гараад явж байгаамаа гэдэг хэлхийг хүсэж байна. За. Нөгөө Эрдэнэ төлөвлөр маань ч гэсэн нөгөө төсөвт энэ жил чинь. Тий. Манай Эрдэнэ төлөвлөр энэ жил улсын цэцүүд хамгийн их одоо өргөж өгсөн жил байлаа л да. 936.5 тэрбум төгрөгийг Нэг их 80 тий, бараг их 80 гэсэн үг байхгүй юу? Төвлөрүүлсэн байгаа. Манай аймаг бол өрсөлдөх чадварын индекс, хүний хөгжлийн индексээр Монгол улстай дандаа тэргүүлдэг. За бид өхөн бас багаараас хамт сайжсны хүчинд Монгол улсын шилдэг юмгаар 3 дахь жилийн одоо дараалан шалгарсан юм амжилт гаргасан байгаа. За дахин баяр хүргье. За Наранбаат. Манай хувьд бол мөрийн хөтөлбөрөө бид хамтдаа ингээд нэрлээ. Тэгээд 4 жил яваад дуусч байна. Мөрийн хөтөлбөрүүд ерөнхийдөө амжилттай хэрэгжсэн. Оны эцэст одоо яг эцсийн 4 жилийн дүнгийн тавиулна. Өнгөрсөн оны эцэст 88.6 гэсэн үгтэй. 3 жилийнх. Тэр ер нь баг хэрэгжих болов гэж бодож байгаа. Тэгээ мөрийн хөтөлбөр үндсэн одоо санаа бол ялгаа байхгүй иргэн төвтэй мөрийн хөтөлбөр хүний хөгжил. Нэгдүгээрт бол эрүүл мэндийн үйлчилгээгээ сайжруулахаар аймаг сумын төвд эрүүл мэндийн одоо байгууллага эмнэлэг барих ажил, тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг нэлээд сайн хийсэн. Хоёрт нөгөө бол боловсролын салбар руу нэлээд анхаарч хүн ер нь эрүүл байх ёстой. Дараа нь боловсролтой байх ёстой гэдэг дээр нэлээд анхаарсны хүчинд бол боловсролын эцсийн ерөнхий шалгалтаар бол нодлон жил бусад аймагуудаа бол тэргүүлсэн анх удаага түүхэндээ. Гуравт нь бол энэ ажил орлоготой байх дээр нь анхаарч бас одоо ажил хамгийн бага ажилгүйдлийн төвшөнтэй аймаг болсон. Дөрөвт нэг бол бүтээн байгуулалт амьдрах орчныг сайжруулах дээр нэлээд ажлуудыг хийсэн. Эндээс ганцын дурдхад ажил авсан дараа 70 залгууд хотод нэгдүгээрт одоо аймгийнхаа төвд байшингууд айрнуудыг тойрсон нийтдээ нэг 280 ширхэг пин амбар сав кантинарууд байсан. Тэгээд хоёрт бол одоо гэрэл гэгээх муутай харанхуу дуу байсан. Тэгээд үүд хаалга хаашаа дахиад орж ирж байгаа нь мэддэг хүмүүс дахиж орж ирээд цогтоо сум уу энэ аймгийн төв үү гэдэг ингээд эхний бензин колонкноос асуух жишээтэй. Тэгэхээр хамгийн түрүүлээд одоо захирамж гаргаж аймгийн төвд А бүсд байгаа бүх тэр 280 амбар савыг бол чөлөөж одоо нүүлгсэн байгаа. Эхний ээлжинд хүмүүс эсрэг үүсэж байгаа тэгээс үүлдээ өөрсдөө ингээд тэр манай тэр хашаанд авчиж тавьчих гэдэг ингээд бүгдийг цэвэрлсэн. Хүмүүс эхлээд энэ газрын чөлөөлж байгаа чи авах гэж байна уу гэд ингээ хардас хэрдээд байсан. Тэгээ дараа жилээс нь төсөвлөөд зам талбайд ногоон байгууламж, тоглоомын талбай, машины зогсоол, гэрэлтүүлэгнүүд хийгээд өгсөн. Их сайхан болсон. Хүмүүс сэтгэл ханамжтай. Тэгвэл байшингийнхаа гадна талын одоо сайхан дулаалга, фасадын өөрчлөөд ингээ хуучин байруудын дулаахан болгож өгсөн. Шугамжилжээгийн солиод өгсөн. Бүр хуучаа одоо 50 хэдэн оны барилгууд байна. Одоо чулуун барилга, хятадуудын барьсан. Аймгийн төвд. Тэдрийг одоо буулга дахин төлөвлөлт гэдэг юм хийсэн. Одоо 3 одоо 9 давхар сайхан барилга дахин төлөвлөлтөөр хийгдээд одоо ингээд эх сард ашиглалтанд орж айлууд нь орох гэж байгаа. Айлууд нь хуучин айлууд нь бол үнгүү 1-2 давхартай ороод дээшээ 9 давхараас 7 давхрын нөгөө компани зарна, ашиг олно. Тэгэхээр компанид ашигтай, тэр айлууд ашигтай. Аймаг бол нөгөө гадна шугам шүлжээгийн дэмжээд өгч байгаа төсөөрөө. Тэгэхээр аймаг одоо бас ашигтай, аймгийн өнгө үзэмж хүмүүсийн одоо юу гэдэг. Тэгэхээр энэ ажлыг хийхэд бол иргэд маш их одоо юу сайтай байсан, сайхан хүлээж авсан. Нөгөө анх пи амбар сувын хөөж байхад эсэргүүцсэн хүмүүс одоо ийм гоё болох байсан байна. Бид нар анханасаа бол ер нь ойлгоогүй те. Энийг чөлөөж аваад өөрсдөө одоо өөрсдийнхөө нэр дээр шилжүүлээд юм газрын зараал ингээл хальт салчих юм болов уу гэж ойлгож ирсэн болов энэ нь сайхан ажил болсон байна гэх. Тэгээд одоо ингээд гэрэлтүүлгийг бол аймгийн төвийн болоод гэр хорооллын бүх гудмуудаар гэрэлтүүлэг хийж өгсөн. Тэг гэрэлтүүлгээ дагаад гэрэлтүүлгийн шугамыг дагуулад Univision-ы кабель татсан. Ингээд нэгэнтээ одоо энэ кабель орчхоор зэрэг тэр хавуудаар камер хийх одоо бүрэн боломжтой. Тэгэхээр одоо гэмтэргээс бүрэн урьдчилан сэргийлж гэрэлтэй гудмаар яваад гэртээ орчин камерын дор явна. Хамгийн том ач холбогдол бол гэр хорооллын айл өдрөө
нөгөө уруулсан үйлчлэгээ инновашн орох, интернет орох юм болцоог нь бүрдүүлж гэж. Тэгээд жилчид одоо бас багаар хороолоор нөгөө дулааны цэвэр бохрын одоо гэр хорооллууд руу оруулах ажлыг одоо шатараатай хийгээд явж байгаа. Тэгээ эцэстээ бол энэ бол Улаанбаатар хотод амьдэрсэн шиг тийм орчныг Өмнөговь аймаг Далан Задгад хотод бий болгохоор л одоо бид хичээж байгаа. Тэгээд энэ төлөвлөсөн ажил маань бол нэлээд сайхан үр дүнтэй болсоо гэж бодож байна. Том аймгийн удирдлагуудтай уулзаад сууна гэдэг бол одоо маш хүндрэлтэй юм байна. Нэг аймгийн дарагтай нэг дугаар ярилцах ёстой байсан. Гэхдээ одоо та бүгдний бас нөхцөл бололцооны хувьд нэг удаа ингээд бөөгнөрсөн дээр нь хамтдаа ингээд нэвтрүүлгээ хийчлээ. Үнэндээ бол бид нарт 8 цаг те магадгүй 8 одоо дугаар бэлтгэхэд ч гэсэн ийм багтах хугацаа байлаа. Тэгээд богино хугацаанд бас бидний урилгыг хүлээн аваад манай нэвтрүүлэгт оролцоод бас хийж байгаа ажилласаа ингээд нэг товч дуртаад өнгөрсөн та бүхэнд баярлалаа. Тэгээд улс төрийн ажилд нас өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн амжилт. Баярлалаа. Нутаг орноо илүү их одоо хөгжүүлж те хөгжсөн шинэ хөдөө гэж. 20 оны Монгол улсын шилдэг 5 аймаг зэрэгсээс утсан байна л та. За тэгээд та бүхний ажилд амжилт хүсье. Тэ сошиал ток өндөрлөө баярлалаа.